Тэрний яг порно бичлээ гэдэг. Тэсэн чи хөгж байгаа бичлэг гэж байгаа байхгүй блоу жоо гэж. Та яац хөхөж чаддгүй охин бэ? Йоо юм. Нэг баавь нэг нохоо илж байгаа юм шиг юм. Бүр үнэн бүр шаалгүй бүр. Чи яг юу юм ярэ? Жасан бэлхан уу Keks podcast-ийн илж дугаар эхлэхэд бэлэн болж байна. Тэгээд өнөөдөр бас маш сонирхолтой зочин оролцож байгаа. Анар дэданк. Сэн бэлхан уу? Би байна. Анар байна. За тэгээд амар excited байна. Анар дэданкийг уурсан чинь зөвшөөрсөн. Вау. Тэгээд би зөвшөөрлөө. Тэгээгүй юм бол Тэгээ зөвшөөрлийг бас олгосон гэрийнх нь хүнд нь бас баярлаа. Баярлаа. Би нэг андрын нэг бидний нууцад оржсон подкастыг сонсч ирсэн надад таалагдчихсан. Тэгээ бит хоёр бол юуны хаштаг гэдэг контентэнд яг ингэ зуржсэн баха тий. Зуржснээс бол яг ингэ бичлээд уулзаж бол байгаагүй. Цэгит хоёр би баг бичлж ирсэн шүү дээ. Нэг хай гарч тий. Тэгэхээр чи контакт үүсэж байгаа. Тийм байна. Би бол яг өнөөдөр анх танилцж байгаа. Тэгээд ер нь бол YouTube-ыг үзчихсэн. Тэгээд Our Secret дээр бас сонсч байсан. Синдрей найз, ангийнхан тиймэрхүү юмнуудыг бол мэдээлэл авсан байсан. Тэгээ Instagram-аар дагтаг YouTube channel-ийн яг бүх видеог нь бол үзээгүй. Гэхдээ ер нь бол яг өөртөө таалагдсанууд бол үзсэн байгаа. Өнөөдөр би яасан нэг видеог чинь үзсэн. Тэрний бол нөгөө нэг Япон нөгөө Senchi Kachiba нөгөө юу Peach тэр димяхоо ревтэ дуртаа. За тэгээд хүүх харж баяссан. Манайхан тэгээд үзэж байгаа хүмүүс маань бол бүгдээ бас таньж байгаа бах. Тэгээд анар маань өөрийнхөө сувгийг бол одоо хийгээд ютубер болоод бараг 5 жил болж байгаа юм байна тий. Тэгээд бас эндээс сувг руу дамжаад бас видеонуудыг үзээрэй. Тэгээд ер нь бол айгүй олон тоглоом тоглосон бах тий. Хэр олон тоглоом тоглосон бол ер нь гаргаж үзсэн үү? The body count гэдэг шиг. Game count. Тий. Ойролцоогоор ч юм уу тий. 50 60 юм уу? Тэр хавцалах. Одоо тэр 50 60-аас нь хамгийн одоо топ одоо яг одоо хүртэл тийм дурсамжтай найл нь байна. Тэгэл одоо хамгийн дурсамжтай гэвэл одоо тэгэл бүр анхны Марио л энэ да бүр багтаа тоглож ирсэн. Одоо тэгэл тэн дээр чинь баг манай ээж чинь би ч баг анх яг сайн санд энэ зүгээр цэцэрлэгээс анх ирээл гэрт ирсэн чинь нэг юу гэдвэл одоо тэр үед чинь нэг хужаа компьютер гэж ярьдаг байсан шүү дээ. Яг үндэ тэгээд Nintendo л байсан л да. Тэгээд онгот нь яг тэрэн дээр нь яагаад манай ээж өөрөө надад зүгээр ингээл те. Миний хөө ингэдийн тэгдийн гэл тэгэл би тэрийг дараад яг тэргээр амар дурсамжтай л идэв. Тэгээд нь одоо болохоор тэгэл манай ээж чичээ компьютерийн цагаан солиотой гэл тэгээд хэлдэг шүү дээ. Одоо тэр чинь ажил болсон. Хэлцүүлчаал те. Би бол үзчихсэн видео дээр нөгөө хоёр тоглоом онцлоод Dark Soul юу лээ? Dark Soul. Тэгээд нөгөөх нь Mario in the Galaxy гэлөө. Тэр хоёрыг онцлсан байсан. Тэгээд тэр видеог нь би ингээд үзээд амар юм emotional болж исэн надаа. Тэр нөгөө дурсамжуудаа өөрөө ярьж байхдаа чи өөрөө бас амар emotional байсан шүү дээ. Ер нь бол яг тэр бичлэгэн дээрээ. Тэгээд тэрийг бас үзүүл амар гоё дугаар байлээ шүү. Dark Souls. Тэгээд тэрэн дээр яг нэг нартай хүнтэй ярьсан гэл тэр мөр нь байсан байхгүй. Тэгээд ер нь бол бас яг тэр түүхэн бол амар гоё юм байлаа. Яг юм харанхуугаас аварсан тоглоомнууд байсан. Тэр 50 60 тоглоомн дундаас тий. Тэгээд би яг бас тоглоом гэдэг дээр зүгээр ингэж асуумаар санагдаад ер нь яг энийг ингээд YouTube энүүгээрээ цаашаагаа ингээд мөнгө олох боломжтой ч гэдэг юм уу тэгэж анх бодож эхэлсэн үү? Үгүй шүү дээ. Зүгээр стрим хийчээ, видео хийчээ гэж орсон юм. Бас яг тиймэрхүү биш ээ. Уг нь бол анх болохоор би чинь юу лээ 2011 оны үед хаа. Тэр үед ч анх үзэж явах чи. Биш анх үзэж явах түш. Тэр үед ч яг нэг YouTube дээр чи ингээл тэ YouTuber-ууд тэгэл амар тэгэл нөгөө бүүм хийжсэн гадаадас ч тэг онгот нь би ч тэр үед чинь баг юу л анх PewDiePie баг нэг 100k саб таахт нэг үзэж эхэлж исэн баха. Би ихтэй сайн санахгүй. Тэгээд тэрнээс чи ингээл үзэл тэгэл дараа нь ингээл дуртай YouTube-рууд гарч ирэл Jena Marbles юм уу гэл Smosh гэл
Тэгэл явж байгаа л яах зүгээр. Тэр үе зүгээр сонирхчихсэн зүгээр бас нэг иймэрхүү юм хийгвэл бас гоё юм байна гэж. Тэгмээд за Монголд ч баг бодлоо гэж орчихжээ. Тэгээд би ч энэ үе оюутан байсан. Тэгэл төгсөөл эхлээл тэнгуутай мань үуч тэгэл яг нөгөө нэг ажилд орж байгаа байхгүй юу? Ажилд ороод Монголд ажиллах ямар стрессний юм бэ бохоо. Тэгээд ажиллаад яажсч тэнгууд нь цалин нэг олигтой болдгоо. Тэгээд тэр үед ч манай охин ч төрсэн байсан. Тэгээд дөнгөж нэг настай ахт нөгөө нэг юу дүүлээ. Бараг ажиллаас олж байгаа цалин нэг тэгж болж өгөхгүйсэн бохгүй. Тэнгууд нь нөгөө нэг хүн чинь нөгөө нэг амьдралдаа нэг ганц удаа нэг риск хийх хэрэгтэй гэлээд нь шүү дээ. Риск хийгээл тэнгууд нь би рискийг авахтаа нөгөө юу яач гэж бодсон. Би YouTube эхэлчихэ. Гэл нөгөө яг ажиллаас гарахтаа нэг гайгүй нэг хүчтэй ком босгоод бүх цалингаар айгүй яагаад. Нөгөө нэг комныхаа хэсгүүдийг аваад тэгэл за яг YouTube хийхдээ яг entertainment хийхин төлөө зүгээр тоглохгүй яг хийсэн бол яг мэрэгжил шиг хийн гэж. Тэгэл нэг өөргөө жоохон шахаал нөгөө нэг хүн чи одоо ингээл нөхдөө чи ингээл шинээр YouTube эхлэлээ гэл одоо ингээл юу ерөөс гарч ирээгүй мөртлөө ингээл бараалтай нэг юу вэ цаана тэн залуусаа би өнөөдөр ингээд тэгэл гэл нөгөө нэг амар ингээл хичээлээд нь штэ. Тэгвэл би чи угаасаа юу анханасаа угаасаа интровертэд хүн байсан бохоо. Тэнгууд нь зүгээр за зүгээр хийхдээ яг найзуудтай хийж байгаа юм шиг манай найзууд намайг үзэлгээл найзуудтайгаа олуулахаар ингээл далдаг наалт юм яриад ядаж тэр шиг зүгээр шууд тэгэл хийчихгээл тэгэл хэлэхдээ за юу вэ гингуудаа нөгөө нэг мань үч жоохон бандж байгаа ш та хөвчлээ хийж байгаа гингуудаа бандгуудаа шаахгүй гэж хэлдэг. Тэгэл би жоох ингээл юм ярьж байгаа би чи ингээ найзуудтайгаа ярьж хат ингээл хамаагүй харааж бариад байдаг байхгүй юу. Тэнгууд нь би нөгөө юу яажсэн. Өөрөө яг бичлэгээ ихтэй дунд нь битүү хараалтай зүг нь бол анханасаа оруулахгүй гэж бодож ирсэн. Тэгэл яажсэн чи дараа нь би анхныхаа видеого эдитэлж байгаа байхгүй. Тэгсэн чи ноо ингээд юу яад ш нэг амар албан ёсны ярингууд амар сонио харагдаад болдгоо. Тэнгууд нь юу яадсан. За зүгээр хараалтай энэ зүгээр шаачи энэ гоё юм байна гэл. Тэгээд өөрөө жоох бас нөө нэг хүн чинь өөрөөсөө ичдэн ш та одоо кринжлэх гээл тэ. Тэр нь байсан. Гэхдээ яг нөгөө нэг өөрөө инээчж байгаа байхгүй эдитлээ дунгууд нь за надад таалагдж байгаа юм чи хүмүүс таалагдахгүй л тэгэл постлаар тэгэл хэлсэн. Бас инех баха гэ тий. Тэгэл яасч гайгүй явцсан шүү. Тэр нь гэхдээ яг өөрөө чинь нонцлог юм шиг надад бол санагдаж байна. Тэр чинь амар фаны юм бэлээ. Ер нь бол яг ингэ л үзэж байгаа. А тэгээ надад бас таалагдж байгаа юм нь одоо их нартайгаа хамт хийдэг контентууд надад амар таалагддаг ёо. Үнэхээр фаны. Гэтэ цөөхөн л байсан л да. Тий, цөөх. Гэтэ ер нь ихнэр нь бас орж ирэхээрээ бас амар гоё хьюмор орж ирээд идэх юм бэлээ. Тэгээ би бас нэг тэрийг асуумаар тэгэхээр чи өөрөө хариулцлаа. Яагаад гэвэл одоо ажилласаа гараад тэгээд шууд одоо оолын хийцэн байна. Түүнээс бол миний асуух гэдсэн зүйл гэвэл за ингээл дээ яг ингээл стрим хийж эхэлснээ тэгэл ажил болон бус амьдралаа яаж зохицуулаад ихэнгүүт нь full time болонгууд нь ямар байсан бэ гэсэн чи угаасаа шууд л шууд full time. Тий. Тэгээ явцсан. Гэхдээ энэ дээр яг анханасаа би гэхдээ энэ шийдвэрийг яг ганцаар гаргаагүй. Тэгээ манай эхнэр бас амар нөлөөлсөн. Тэгээд манай эхнэрийн бас нэг найз нээдээ. Нэг сайн найз нээдээ. Тэр нь амар яг гоё хэлж өгсөн. Чи хэрвээ хийлээ гэхэд YouTube зүгээр чи хэллээ гэхэд доош явах юм биш. Үргэлж дээш өсчиедэг юм болохоор чамд ямар ч алдагдал байхгүй. Зүгээр л тууштай хийгээд ах юм бол ямар нэг юм угаасаа хуржил таад удаан ч ясан ч хамаагүй. Гэтэ зүгээр чи ажил хийгээ байранда байгаад иж болно. Эсвэл зүгээр нэг юм хийгээд бүр үнэхээр доороос нэглээ зүгээр ингээд дээш өсөөл байгаад иж болно гэд. Тэгээ манай ихнэр бас энэ дээр нь бас дэмжээлтэй унгуудаа чи бас ядаж нэг амьдралдаа нэг ганц удаа хийж үзье гэд. Тэгээ чи ядаж за хийхгүй л та нэг өдөр чи харамсах бах та гэл те. Ягаад би нэг оролдож үзээгүй гэл. Тэгээд за тэгэл хийчихье гэл. Тэгэл хэлсэн шүү дээ. Тэгэнгүүт нь яг ингээд 0 subscriber-аас эхлэнгүүтээ яг одоо нэг амжиргааны тухайн үед олж исэн цалинг давах мөнгө хизэнээс олж эхэлсэн бэ? Бараг 2 жилийн дараа. Бараг 2 жил. Эхний 2 жил болж хэцүү байсан. Би ч үлсөөд, ихнэр ч үлсөөд, хүүхэд ч үлсөөд. Ихтэй яах вэ? Тэгэл риск гаргаж ижил тэгэл тэ яг нэг юу дүүлээ. Мэргэжил шиг ийн гэл. Тэгжээж л тэгэл болсон шүү дээ. Тэгээ яг анхны дугаар дээр би зүгээр эдитэлжсэн моментын зүгээр бодож ин л та ингээд хараалын хасах гэхээр ингээд айгүй хэдийт шаардлагатай байсан бах тийм байсгээл таслаа л дээ. Угаасаа анхандаа би боруулж тэгэд юмгуудаа ядраа гэсэн. Тэнгууд нь
жоохон байж байгаа л нөгөө нэг юу дүүлээ заар 20 секундын зайд жоохон явж байгаа л бабабаба гэл юм ярьж байгаа л дүүт бабабабаб гэшээ. За энэ ста зүгээр хараалаасаа илүү ядаргаатай шааж гэл тэгээд тайвста хамаагүй зүгээр оруул гэл тэгэл шаацсан шүү дээ. Ер нь л тэр нь болжээ. Надад бас нэг таалагдж байгаа зүйл нь юу гэвэл их нартайгаа ингээд ярилцаад хамт шийдвэр гаргаад хамт одоо нэг амьдралын нэг зүгийг харж байгаа гэдэг нь тэрийг амар гоё юм шүү дээ. Ягаад гэвэл ингээд кино минь ингээд үзэнгүүд нь одоо жишээлбэл яадаг шүү дээ. Нөхөр нь ч юм уу эрэхтэй нэг өөрийнхөө нэг санаанд амар дэвтгцэн ингээл хүчи төвчээрээ ингээл яг ингээл тэгэнгүүт нь ихнэр ингээл наад чинь болохгүй шүү дээ. Нав ингээ тэгэл янз бүрийн сценар байдаг тий. Хоёр тэгтээ баг оюутан байхтай анх танилцсан юм уу? Оюутан биш 10 жил. 10 жилээс. 10 жил. Одоо яг хэлэх юм бол тэр сэндэр тэгээ манай ихнэр бид гурав ч бас нэг юм байна. Тэгэл насан багын хайр охин нь шүү дээ. Тий. Тэгээд яг нөгөө би бас зүгээр бодож исэн ингээд тоглоом ингээл тоглож байгаа юм чинь тэр дунд одоо ийм жоохон ийм sexual ийм тоглоомнууд тоглож үзчихсэн үү тэр дунд байсан. Айоо яг бичлэгэн дээрээ юу? Бичлэгэн дээрээ биш. Зүгээр л ер нь хуваараа тий. Байлгүй яах вэ? Байлгүй яах вэ? Нуухгүй. Өнөөдөр манай нэг найз надаас нартай подкаст хийх гэж байгаа гэдгсэн чинь тэр тоглоомыг тоглосноо чи асуугаарай гэдэг тэгсэн баггүй. Тэр нь Virgin Jane-ач гинөө. Үгүй. Юу гэлээ Virtual Jane-ач гэлөө. Үгүй ах уу. Ямар ч Honey Select гэх тоглоом байдیں۔ Шүү. Тэр баг хүсэн үхэнтэйгээ шаанд. Гэтэ тэгэнгүүт нь одоо нөгөө нэг юу. Гэтэ юу яаж яах вэ нөгөө нэг ингээл маусаа ашиглах уу тэгэл 100 гар маус тэгэл баруун гар ойлгомжтой шүү дээ. Тэгэл яг хаяа жоохон кинки санагдвал те баруун гараараа маа 100 гараар болно. Хоёр гараараа шахах. Намайг жоохон бахад нэг ийм тоглоом явдаг гэсэн. Яаж юм мэдхгүй зэ. Манай гэрт ингээд нэг Pentium 4 компьютер байдаг. Тэгээд интернет чинь одоо диалабор ингээд холбогддог те. Тэгэл дуурч муухраал те холбогддог. Тэрэн дээр ингээд нэг юм Tetris үйдэг гэсэн байхгүй нэг эрэхтэй ингээд буугаад нэг юм ямар хэлбэртэй чи нэг эрэхтэй бууж ангууд тэрэн дээр нэг өөр байрлалаар эмхтэйг ингээд тааруулангууд Tetris шиг ингээд хоорондоо эвцэлтэнгүүт гэж дуурдаг. Бас нэг дээр үе бас тийм зураг байдаг ш. Зүгээр ингээд зураас явал ингээд зургийн зургаал байдаг. Тэгж авангууд нь тэгэл нэг хүүхэн гарч ирдэг. Тэр чинь баг ээж аваас нуугтад тоглолдог байлаа зүгээр. Жоох ингээд сууж байгаа л ингээд шагаад сандраа шагаад. Би бол намайг юу хошд 10 жил байхад бол юу Larry 7 гэдэг тоглоом байсан. Тийм мэдэн шүү дээ. Оо yes. Хүүхэн найрах гал. Тий. Хүүхэн найрдаг тоглоом. Хүүхэн найрдаг тоглоом. Тэгээд юу илээ нэг бэлгүүч ч юм уу нэг тийм үгэртэй шиг юм ингээд тоглоулаад тэгээд тийм байсан. Тэгэнгүүт нэг гоёны манай найз нар flashing нэг тоглоомнууд яаж ийсэн. Тийм flash дээр flash технологи дээр бас баярлж байгаа шүү. Тэгвэл яг ийм өсвөр нас ч юм уу ингээд жоохон яг нэг юм шилжилтийн нас масан дээр ч юм уу тиймэрхүү тоглоом бас сонирхолтой л байдаг бах та тий. Тэр байдгаа зүгээр утсан дээр хуучин ч одоо нэг смартфоноос илүү зүгээр ингээд өнгөт туцгээл гарч ирсэн шүү дээ. Тэгж яах чи тэн дээр чи яг интернет руу ганц орох нэг юу гэдэг вэ? Одоо 3G 4G мөрөж биш нэг WAP гэдэг нэг сони. WAP тий. WAP-аар явангуудаа янз бүрийн зүгээр нь тийм утасны тийм нэг сайтууд нэгдэвс. Тийшээ оронгуудаа тэн дээр нэг тусдаа нэг порн гэж байдаг ус. Тийшээ чи оронгууд нь тэр үед чи интернет мангар удаан татна. 10 секундын бичлэгтэй тэр нь бараг 144 те пикселтэй тэнгууд нь юу ч харагдахгүй бүрдэж байгаа. Тэнгууд тэрнээс нь автангууд нь 10 секундын бичлэгийг бүр 30 минут болчих. Тэгээ мань хүн утсан ингээ хаалт ингээ барай шаац. Тэгэл ингээ татад дуусгах ингээ хүлээгээл. Тэнгуудаа нөгөө уцаа аянгуудаа 0 руу авч оронгууд зүгээр 10 секундын бичлэгээ дахин ингээл дэмжижээл жоохон ингээ хойшлуулаад жоохон ингээ шаац. Тэр үед бас нэг юм Nokia дээр нөгөө юм Nokia-ны дэлгэцэн дээр нь гардаг нэг зураг шиг юм ингээд одоо байдаг байсан баггүй юу. Тэнгүүд тэр нь ингээд нэг юм зүгээр яг жинхнээсээ биш штэ тэр ч одоо ямар гэх юм цэгэн гэх юм уу нэг юм хараар цэгэн. Тий. Пикселээр хар цагаан. Тийм зураг ингэж нөгөө Mobicom руу уцтаж татаж авч мавдаг заяа. Тэрэн дээр тий кодыг насууж масуугаад тэгэж татаж авдаг. Тийм сонирм мэний юм бидэг штэ барьсан. Тэгээ тэр нь жоохон хөгжөөд эхэлсэн чинь гайгүй зураг ирсэн чинь наара марагийн зураг ирж мэр. Тэр үедээ л бас эротик зураг байсан юм шиг. Мэдхгүй зүйлээ нөхсөн. Би ихтэй тэрийг яг сандгүй. Ямар тач хуучин манай
одоо бүр хуучны манай гэрийн компьютер дээр нэг фолдер идэв гэсэн. Орсч баахан Монгол хүүхнүүдийн шалтан зураг байна. Хөө. Хин хиний зураг одоо би ингээ янгууд нь яг бүгднгийнхэнд ямар даач би ингээ монголоор харж исэн хүүхнүүд. Гэхдээ нэрийг мэдэхгүй байгаа байхгүй юу? Яг тэр нэг багтаа харж исэн. Тэнгуудаа яах вэ? Тэр нэг хэдэн хүүхнүүдийн зураг жоох илмэгцээ. Тэр үед. Манай бас комеди дээр бас зарим нэг комедиан тийм жокнууд ярьдаг штэ тий. Одоо бата мата гэдэг хөзрийн хатан хараад эмхтэй өнгөж хараад штэ хөзрийн хатан хүртэл хэрэг болдог байсан маа штэ. Гэхдээ манай нэг найз чинь бүр юу илээ юуны 1001 шөнийн уншаад одоо саадаг байсан гэж хэлсэн шүү дээ. Жишээ нь ном уншингаа. Би наад харин тэрийг ойлгохгүй. Яа уншиж чаддаг гэж ойлгохгүй. Юу лээ. Одоо нөө 50 Shades of Grey лөө тий. Анхны барыг тэр нэг алдартай эротик ном байд. Эмэгтэйчүүд ингээ порно үзэхгүй. За яа порно үзэх барыг дургу байгаад идэг зарим нь. Тэгээ унгуудаа порно бол уншин шүү. Бүр амар логик шааж байгаа байхгүй. Ер нь тийм шүү. Ер нь төсөөлөх чадвар өндөртэй гэх юм да манай бүсгүүчүүд. Ер нь бол янз бүрийн юмыг төсөөлөөл явчин зүгээр. Гэхдээ төсөөлөх жоох ядаргаа биш үү? Би л багаас хойш зүгээр. Нэт мэд дасруугаад наа зүгээр ингэсэн шааж өгч. Төсөөлөх тэгсэн шааж өгч. Тэг юуны юу Пошчийн хамгийн гол нь юу гэвэл сэтгүүл аймаар их олцсон байсан нөгөө Германаас ч юм уу яадаг үед 80-аад оны үед чинь Пошууд яадаг байсан мэй гэвэл аав ээж нар нь тухайн үеийн одоо манай найз нарын аав ээж нар нь юу гэвэл Швед ч юм уу Германаас явангуудаа тэнчнээс Швед чинь ерөнхийдөө юуны порноны баг их хүсрүүдийн нэг штэ Америк яаж угаар дигмүүд нь Шведээс порно ч юм уу Германаас порно авчраал тэгэл хүүхдүүд нь тэрийг нүгтэл тэгэхээр бол арай олж байсан. Монголд бас би ингээд цуны амлалтаараа хурж ирэнгүүт чинь тэгээд наран тулаар ингээд явангууд нь тэгэл. Поз араа шүү гэж CD нөгөө VCD байсан шүү дээ. VCD хараад би бүр гайхаал. Вау, Harry Potter байна штэ ингээд VCD дээр даанч нөгөө орс хэл дээр гэж мэдээгүй л дээ. Би бол бас нэг гэрээс нэг юу олж санаа. Тэр үед чи Pristavk байсан. Pristavk гэдэг тэгэл нөгөө хуурцгаа ингээд явангууд. Ингээ зурган дээр ингээ баахан хүүхнүүд харагдаад байгаа байхгүй. Тэгмээд яг үндэ нөгөө Индиа хүүхнүүдийн зургнууд байгаа байхгүй. Яг нэг юм жижигхэн нэг юм наад сайн харагдахгүй. Яад юм бол гээд тэрийг дүүтэйгээ хамтаа үзэн шаацаа. Яаж ил охин дүүтэйгээ хамт. Би тэр үед чинь нэг 11 мэгтэйсэн. Манай дүү чинь нэг 7 молоод хийсэн баха. Тэгээ үзсэн чи яг тэгвэл энэ секстэй кино байна гэл амир тэр үедээ ингээл дүүм үнэрээсээ гэл ээж авсан нуугал те энэ секстэй кино энэ үзгүй гэл тэгэл нууцаар үзчихсэн чинь юу секс зүгээр ганнибалта кино үзээд нөө бүр амир ингээ график заяа бүх юм нь харагдаж байгаа чи дотор моторхын яагаад идэж мэдчих яхта нөгөө хүүхний чинь зогцын хүчнтэйж мүтэнж байгаа бүр амир кино аавч хүчин тэрийг ханаас олсон юм мэдгүй зүгээр л манай гэрт байсан тэр кино нь яагаад ч юм тэгээд тэр байтугай бүр амир кинонууд үзсэн. Тэгээ багтаа үзэхэд бол яг одоо ингээл хүмүүс чинь ингээл яг үнийг хэлвэл заяа хүмүүс чинь ингээд юу яадаг штэ юм. Маяг шаадаг штэ тий. Би трама авчлаа ингэчлээ тэгчлээ тий. Childhood руу ингээд яг үндэ би багтаа үзэхэд бол яг үндэ юм бодоагүй байхгүй. Тэгээд яг үзэхдээ болохоор яах вэ юу битлээ. Хүүхдүүд ийм юм үзчих юм бол тий ингээл томроод ирэхээр тийм юм хийлүү одоо юу болчдөг гэл тий одоо нөгөө сэдэн төрчдөн шаал хутлаа. Надад бол шаал хутлаа санаа. Гэтэ нөгөө талаас одоо жишээлбэл тий нөгөө Айнштайны тухай кино үздэг гэл амар тийм мондөг бас болчдөг шүү дээ тий. Тийм шүү. Гэхдээ эсвэл зүгээр Steve Jobs Mops үзээ. Нөгөө талаараа бодвол яах вэ? Би гаж биста байж болох. Тий. Яг нөгөө psycho биста би өөрөө олж таарна шүү. Тэр нөгөө багын юмнуудыг ингээд харахаар ер нь л тэгэл гэрт юмнууд байж идэг юм да одоо. Намаг бол гэрт байж хахад яг 90 эми явсан гэсэн тэр жижигхэн ном бол байж идэг байсан. Тэгээ тэрийг ингээд уншаад сурцсан юм чи уншин штэ бас тэгэнгუთ 90 эми ингэр зөрүүлэх яасан тэгснэ сартай шүн хийж болохгүй ч үлээ ингээл янз бүрийн юм бичсэн шинийн тэдэнд мэдэнд дэтэргээд нэг тийм юм болов биш ч л эс тэгэл. Тэ хамгийн сонирн штэ те. Тийм сонирн мөнтийг өөрөө ингээ олоод авчдаг те хүүхдэн гэрээ юм зам ингээ ухаж байгаа тэгэл яалчгүй ингээл тийм болохоор арай айгаад байсан гэдэг гэрээсээ баах юм нууд штт. Сайхан далд хийгээл. Тэгээд одоо нөгөө саяхан би бас нэг нэвтрүүлэгт орохгүй. Тэгээд монголчуудын бэлгийн амьдрал яриад. Тэгээ ер нь бол яг
интернет ингээд нээлттэй байгаад байгаа болохоор хүүхдүүдийн чинь одоо бүгд л интернеттэй байгаад байгаа шүү дээ утсандаа тий. Тэнгуү тэр хүүхдүүдийн яг нөгөө яг юу руу орж байгаа, юу руу үзэж байгаа юу гэдгийг сайн хянахгүй болвол би бол тэгж бодсон яг порно бол окей үзэж болно. Гэхдээ нөгөө категори гэдэг юмыг одоо бага наснд нь их амар хүндрүү нь оруулчихгүйхан шиг үзүүлмээр байгаа байхгүй. Гэхдээ одоо цаг үед бол яг тийм бусад тийм сайтууд шахгүй амар байг үздэг юм шиг яриа шаасан. За үздэггүй хэм байсан угаасаа ойлгомжтой шүү дээ. Гэхдээ одоо үед болохоор өмнөхөө бодвол гайгүй байсан. Анх бол би яг бүр яг интернеттэй болол эхэндээ бол интернеттэй болол зүгээр ингээд юу гэдэг вэ? Google-ээр чинь дамжуулж YouTube үздэг байсан шүү дээ бүр. Тэгэж явж байгаа гинт бодонгуудаа юу илээ? Манаа нэг ангийн хөвгт хэлжсэн баха нэг түүн юу гэдэг вэ? Sex түүн ч үлээ sextoon.com гэл нэг тийм юу гэдэг л тэгээ харсан чи зүгээр баахан хүүхэлтэй ноноо зүгээр яг шаалцж байгаа юм шиг гэл юмнууд байна. Тэгэл тэрийг харсч гэл тэнгууд гинт бодож үзсэн. Бэж жинхэнэ шаат юм болов гэл тэнгуудаа read humans having sex гэж тэгж чиж шагана. Тэгсэн чи ингээ порно сайт нь гарч иж байгаа байхгүй. Тэнгууд нь гарч ирээл яасан чи яг ихэндээ ингээл зүгээр нөгөө нэг ингээл дээр юу ингээ хуурц муурц сидин дээр идэг зүгээр ингээд одоо юу гэх юм те одоо тэр үед ч hardcore porno гэж ярьдаг байсан шүү дээ. Тэнгуудаа тэрийг ингээл ихэндээ тэгээ үзэж хагаад маань нь жоохон ингээд сонирхол хөдлөө жоохон хүндрээ явж ийна гэхлээр дан ингээл titi fuck mac гэл те тэгэж явж ийснаа гинт ингээл нөгөө gang bang гэдэр мэдрийг үзэж явж байгаа тэгж байгаа нэг гаж юм харцээ. Тэнгууд нь яг дээр үед чинь юу яжсэн. Нэг ийм kink байд юм бэ одоо fetish те. Amputated porn гэж байд юм бэ. Тэнгууд нь гар хөлөнд асарсан байгаа хүүхэнтэй шаалцдаг. Нөгөөтгөн бүр цус нь гарч агаад тэр юм амар сонио ингээд порно сайтн дээр амар нээлттэй идэв үсч зүгээр л яг ингийн порно сайт. Тэгээ би хараад тэрийг гайхаад тэнгуудаа дараа нь алга болж байгаа. Дараа нь тэнгуудаа гинт улаан цаан rape гэж шааж байгаа байхгүй. Тэнгууд нь rape гингууд нь оронгууд нь ингээд зүгээр ингээд сонирхоод ингээд дараад үзэж байгаа шүү дээ. Тэгсэн чинь яах вэ ингээд одооны ингээд зүгээр худлаа одооны одоо ингээд порно сайтууд rape map гэхээр ингээд жүжиглэлтэй идэв шүү дээ. Улаан цай тэгэл нөгөө тэгээ бичсэн байгаа ч гэсэн үзээд угаасаа энэ жүжиглэлтэй шаажин тавилттай шаажин гэл мэдчихэж байгаа. Хуучин бол тийм юм байгаагүй. Нөгөө эмгтэй чинь бүр жинхнээс үүл ашаагаад байна. Яа. Амар бүр үүлээд. Яг тэрнээс ол би яг анхны травмаг авчихсан. Тэгээ би чи нэг хэсэгтээ баг тэгээ үзгээ болцсон байсан. Тэнгууд нь тэгэл юу илээ. Олон хугацааны дараач тэгээд мэдээж нөө эрэгтэй хүний тэгэл хэрэгцээнд буцаалгасаал явангуудаа. Юу гэж рэйп үзгөө. Тэгээд тэгээ би яг өөр юмнууд ингээ үзэл эхэлж байгаа. Тэгээд тэгэж явж байгаа л одоо ч баг үзээгүй юм алах таа. Гэхдээ тэр одоо нэг яг үний одоо Монголын одоо порны пионерууд гэсэн одоо тэр чинь бас амар video cringe шаанчтай ер нь бол тий. Яад үл нэг юмхтэй ингээ унтж байгаа ч юм уу нэг тиймэрхүү нэг тийм бас нэг cringe талтай штэ. Тий. Аха. Тэгвэл одоо харьцангуй нөгөө юм юутай шүүлтүртэй одоо тэр угаасаа порно сайтууд нь өөрсдөө харин тэгээ шүүлтүүл байна. Одоо ч ер нь яг нөгөө юм кино гэх юм уу тиймэрхүү контент гэдгийн нэг юм бас цензур эднэртэй л болцсон баг л та тий. Soft порнж байгаа ер нь бол одоо хүссэн бүхнээ хүн одоо юу яах вэ шүү дээ. Угаасаа тэр байтугай баг зүгээр хосууд өөрсдөө порно хаб руу ороод өөрсдөө channel үүсгэл өөрсдөө зүгээр шаалцж байгаа бичлэгээ тавиал тэн дээр мөнгө аваад харти болдог. Порно хаб дээр silver button гэж байдаг юм болоо. Мэдгүй. Гэтэ ер нь одоо тэр OnlyFans mans ч юм уу эсвэл одоо тэр Telegram энэ юмнуудыг чинь зохицуулах ямар ч аргагүй байгаад байгаа. Яа гэтээ тэр OnlyFans одоогоо санагдаж шнаа. Ингээд охтууд нь яг ингээ OnlyFans-уудын бүр ингээ алдартай гадаадын ингээ алдартай ингээ OnlyFans-ууд улаан цайн лик юмнууд байдаг байхгүй юу? Мөнгө төлөх хэрэг зүгээр ингээ үндгүү үзчихдэг. Тэгээ яг үзэнгууд нь пизда бүр арайчтай ийм юмны төлөө мөнгө төлөөд тахтай гэдэг юм. Зүгээр нөгөө эмгтээчүүд ингээл яг хүүхний ингээд шалтан байгаа байхгүй нөгөө инфлюенсерүүд. Тэгвэл зүгээр л хүүхний довтлуур нэр ингээл 2 3 гараад гарцсан. Тэнгууд нь ямар ч юм байхгүй. Тэнгууд нь заримуд нь бичлэг явгууд нь яг үзэнгууд нь яг порно хийдэг хүмүүсүүд нь яг порногоо хийжсэн хэрэгтэй юм. Ингээд нөгөө Belle Delphine гэдэг нэг хэсэгтээ нэг амар модонд орж ирсэн шүү дээ. Тэрний яг порно бичлэгээд идсэн чи хөгж байгаа бичлэг гэж байгаа байхгүй блоу жооб. Пизда яац хөхөж чаддгүй охин бэ. Ёо юм. Нэг бооны нэг нохоо илж байгаа юм шиг юм. Пизда бүр.
Үнэн бүр шаадгүй бүр. Одоо тэгээд бас ер нь бол тиймэрхүү юмнууд дээр ямар шанал тавих угаасаа боломжгүй байгаад байгаа. Тэгэн гут бүр тэр нь ингээд хүмүүст бол мөнгө олох боломжийг бас олгоод байгаа. Тэгээд яг хаа тэгэл чадж байгаа юм дараагаа байхгүй шүү дээ. Одоо тэгэл өөр. Гэхдээ одооны байдлаар яг хаа би яг одоо өөрөөхөө яг бүр үзэл бодлоор хэлэх юм бол бас OnlyFans яг одоогийн байдлаар болохоор бага охтууд яг өөрсдийн мэдлгүй одоо арын нөгөө consequence гэж юм байгаа шүү дээ тийм. Ингээ араас нь эрэхтэй үлийн өрн ингээд тэрийгэ мэдхгүй OnlyFans үүсгэж мөнгө авчаад дараа харамсдаг ингээд тохиолдлууд мангар их байд юм бэл. Яг хөө тэрний зүгээр яг одоо клейм нь юу юм бэ гэхээр юу байхгүй. Ингээ дараа нь тэр охтууд өөрсдөө ингээ бичлэг хийгээ харамсч өгч байгаа. Заримуд нь аль хэдийн тараагдцсан. Тэгээд үнэхээр буцаагаа буцаахгүй. Тэгээ нөгөө эмгтээч чи буцаад одоо энгийн relationship орё морё гэхээр бүр ямар ч одоо жишээ зүгээр яг нь Монголд мэдэхгүй л дээ. Гэхдээ Америкийн тохиолдолд бол одоо баг энгийн амьдрал руугаа эргэж орох ямар ч боломж байхгүй юм бэл. Би тэрнээр санал нийлж байгаа. Нэг жишээ гэвэл юу одоо Bad Baby жилийн орлого нь OnlyFans-ээс билээ 20 юм уу 30 сая доллар олж исэн. Тэгэнгүүт нь нөгөө Ruby Rose гэдэг нэг бас OnlyFans аккаунттай хүүхэнд нэг гар 130 мянган доллар билүү одоо юу donation хийж исэн. Тэгээд хамт зургаад оруулсан. Тэгээд тэр үеэр ингээ бахарч исэн. Нөгөөтэйгөө яг хиний анир хэлж байгаа одоо жишээлбэл юу байгаа штэ. Нөгөө Sean Evans гэж байдаг нөгөө юуны халуун дахиад иддэг нөгөө Spice Hot Ones идэг нэвтрүүлэг. Маньхүүн нэг хэдэн сарын өмнө нэг порн стартай ингээ болдог байсан. Тэгээ Super Bowl дээр байгаа тэр хоёрын ихтэй нэг юугаа харилцаагаа албан ёсоор зарлаагүй. Тэгэнгүүт нь Super Bowl-ын тэр партийн дээр тэр хоёрын хос шиг ингээ харагдсан зургийг яасныхан дараа фэнүүд нь уурлангууд нь маньхүүн тэр юу порн стараас гаргаж өгöd. Угаасаа порн стар байсан. Тэгтээ нөгөө нэг тэр хоёр хамт хос гэдэг нөгөө олон нийтэд хос гэдэг харагдсан фэнүүд нь таалагдаагүй. Тэгээд маньхүн их хугацааны дараа салсан. Тэгээд тийм юмнууд ер нь болж Instagram дээр ч юм уу ямарчсан миний нэг фид дээр гарч ижсэн байна. Тэр бас OnlyFans-ийг дэмжиж одоо мөнгө төлж байгаа нөхдүүд нь хүртэл зүгээр одоо тэр эмэгтэйд би найз бандтай гэж зарлахад л зүгээр шууд бүгдээрээ мөнгө татчихж байгаа юм чи. Тэнгууд нөгөөдх нь зүгээр нөгөө эмэгтэй те шалдан зураг ингээл тавьцсан. Эсвэл бичлэгээ тавьцсан. Тэнгууд нь тэгэл нөгөөдөл нь мөнгө татчихж байгаа. Тэгэл эцээ зүгээр л өөрийнх нь зүгээр зураг нь зүгээр л интернет дээр зүгээр л экспост болчихж байгаа байхгүй. Тэгэл өөр юм байхгүй. Бас. Тэгэнгүүт нь одоо жишээлбэл OnlyFans-ийн орлогыг аваад үзэх юм бол тэн чинь 1% нь ер нь бол амар их одоо мөнгө хийдэг. Дийлийнх нь бол яг юм байл шүү дээ. Нэг 4-5 доллар ч юм уу, нэг 20 доллар ч юм уу, баг нэг амьдрах боломжгүй тийм мөнгө олдог. Тэгэнгүүт нь бас одоо бас нэг хувь хүн ч юм уу, харизма ч юм янз бүрийн бас байгаа шүү дээ одоо тэр. Гэтэ бас бодовчтой зүйл байна. Одоо ингээд Монголд бас эротик кино амар одоо дэлгэрж байгаа хгүй. Ягаад тэгэхээр одоо маш их мөнгө олоод байгаа юм шиг байгаа юм. Ягаад тэгэхээр манайхан чинь одоо ингээд порн сайт руу орж порн үзэх нь үзнэ. Гэхдээ Монгол хүмүүсийн одоо бэлгийн тийм юм хийж байгааг харах бас сонирхол маш өндөр байдаг юм ба шүү дээ хүмүүст. Тэгэнгүүтээ одоо эротик кино ингээд амар их гараад тэд нар нь ингээд кино хийдэг болгон бараг л эротик кино хийгээл нөгөөдгөө түрээслэхээр тавиал тэр нь амар борлуулалттай байгаа л. Тэнгууд тэнд тоглож байгаа одоо жүжигчт маань бол яг чихнээсээ бол хийж байгаа биш л дээ. Ер нь бол наалт наацсан л тэгжил байгаа шүү дээ. Тэгтэл нөгөө эргээд бас нөгөө дараагийн амьдралаа бодвол те нэг юм гэр бүл мүлтэй болвол бас хэцүү юм байна те. Тэгэхээр юу гэсэ бил эротик кинонд тоглох юм бол тоглохоос өмнө гэр бүлтэй бол. Тэгэхээр ч бүр факт ап юм шүү. Тийм л дээ. Тэнгууд нь хүүхд нар ээж та яагаад байгаа юм бэ? Эсвэл та ихнэр ээжд хайрдаг ээжтэй. Бүр муухай бүр гонигтай шаацсан. Тэгтээ бүр амар зүйл нь юу штэ нөгөө нэг юу. Ээж нь тэгсэн эсвэл аав нь тэгсэн гэд хүүхдүүд нөгөө нэг юу бүл идэг штэ Америкт бол. Йоо. Тэр бол яг бас нөлөөлөх юм. Хэрэгтэй амар нөлөөлөх байхаа. Нөгөө ээж чинь тоглосон кино гэж. Шагаал тэгэл. Тэгээ бараг хэсэг мэсгийн тастаж би нэр гоо шэрлж мэрлээ. Зааварах бах тий. Гэсэн. Гэхдээ одооны 10 жилд гайгүй л байгаа юм шиг л шүү дээ. Бүлийн. Миний ойлгосноор би 10 жилд ээж яхад нөө юу яажсан бохоггүй. Бүлийнүүд нь одоо ингээд тэ
одоо муу сурдгууд нь бүл эздэг байсан шүү дээ. Тэ ингээл нааштай эздэг юу гэдэг give me your fucking lunch money гэл тэ. Эсвэл biz down миний хийснэр хийхгүй бол гэл ингээл хичээл мичээл дасалж байгаа юм биш чи багш мах шиг аргалаараа би ингээ явлаа чи аргалахгүй бол би ч хаална мална гэл нэг тиймэрхүү ингээ бүл яага шүү дээ. Одоогийн байдлаар би ингээ сонсоод байхад 10 жилийн хүүхдүүд ингэдэг болцсон юм байна. Чи муу сурд юм уу? Яа бид бөөнөрө чааш зүгээр нийлж байгаа шоолж гээд нэг тийм сонирн болцсон байна. Эсрэг болцсон бил. Онц сурдгууд нь муу сурдгаа муу сурдгууд нь бүгдээрээ шоолдор болцсон. Амар сонио. Нөгөө кул хүүхдүүд нь онц сурдаг. Наа хүүхдүүд юу ярьжсэн одоо нэг бүли юм юм бол тиймэрхүү үйл сургуультай юу болж ийн яаж нэгээд. Үгүй нэг тийм бүли бол нэг ярьж байгаа. Эсвэл надтай ярихгүй гэж магадгүй л тийм. Гэхдээ одооны байдлаар гайгүй баха. Нөгөө нэг угаасаа яг үнийг л бид нэр амар woke culture-д амьдарч байгаа шүү дээ. Тэ? Хүн болгоно нээлттэй байх хэрэгтэй, хүн болгоныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэл тэ. Гейүүд зүгээр одоо өөр арьстангууд зүгээр гэл тэ. Эсвэл одоо тархины саажилттай хүмүүс зүгээр гэл. Яг энэ бүгд нь ингээд зүгээр байгаа ч гэсэн одоо ингээд яг нээлттэй нэг гоё ч гэсэн бас нөгөө нэг юм гэх юм бол зарим хүмүүсүүд одоо энийгээрээ бүр одоо юу гэх юм даваа авах гэдэг ч юм уу. Нөгөө юу victim mindset дээр victim mindset дээр ярангуудаа зүгээр би барыг чамаас илүү хүнгээ ярьчих гад үзээд идэг болцсон. Чи энэ цаг уйдтайгаа нийлэхгүй юм гээд. Яг үнийг хэлбэл одоо жишээлбэл ингээд нэг хүн те хар хүнийг үзий яддаг байлаа гэхэд за тэгээ тэр хүн racist байгаа. За тэр нэг ойлгомжтой. Гэхдээ нөгөө талаараа болохоор тэр хүн зөв хар үнийг үзий ядах яг үндэ чамд хамаагүй байхгүй. Яг чам руу орж ирээгүй зүгээр өөрөх нь үзэл бодол багт. Зүгээр л өөрөх нь үзэл бодол гэж хайчих хэвээр. Гэхдээ юу чимээгүй бас үзэн ядаж болно шүү дээ. Ягаад гэвэл одоо тэгээ нөгөө хүнд нь гай болохгүй зүгээр дотроо ингээл тэ гэр дотроо. Сая тэр жишээ чинь мангар тодоорлох гарч ирлээ шүү дээ. Фла ингээд rocket bait би дургу одоо сонсохгүй ч байгаасаа гэж хүсэж гин гэд ингээд хэлж байгаа чинь флагийн өөрийнх нь одоо үзэл бодол байгаад дээ шүү дээ. Тийм гэхдээ тэр тэгээд хинт ямар хамаатай яг үндэ тэ. Тэр хүн тэгэл тэгэж бодно л өстэй. Ер нь л. Надад бол тэр бол амар сэтгэл зүйн одоо ажиглах боломж гарсан одоо Монголын нийгмийг ямар амар стресстэй байна. Дээрэс нь мэд одоо жишээлбэл нэг хүн одоо юу нэг хүнийг 9 хүн ингээд гудамжнаар ингээд пойлж байгаа. Тэгэнгүүт нь бус хүмүүс нь ингээд зүгээр хараал ингээд зураг мураг авалж юм тийгээл ингээд байгаа. Тэгэнгүүт бас нэг давхар нэг юу болж байгаа одоо өөрийгөө дутуугийн үлэмжтэй хүмүүс нь яг юу хийж ирнэ гэвэл одоо за одоо яг одоо би флаг олон нийтэд сошиал дээр муулчих юм бол би бас давхар одоо ингэ бас те кул ингэ болж байгаа юм байна. Тэгээл нөгөө улиг болсон нөгөө YouTube-ийн комментууд дээр одоо англиар байгаа юмуд нэг монгол хэл рүү орчуулангуудаа ингээл бүрстөө Facebook feed-ээр бүрстөө баах юм ингээл би тэгэл ингэ бодоол тэгэлгүй ямар амар сүртэй юм бэ. Зүгээр нэг тийм амар тоохгүй зүйлэн дээр бүр амар том одоо үнц нүгэнгүүтээ тэрийга бүр одоо нийт улс даяар сүлд нь бүр элбэгд орж ерөнхийлөгч хүртэл мараг DC ч мэгээд. Гэхдээ драма гоё шүү дээ. Драманд бол дуртай. Би бас нөгөө чиний контентуудаас бас нөгөө cancer comment гэдэг хэсгүүдтэй чинь бас дуртай. Одоо тэр чинь ер нь бас амар юм фан дугаарууд байгаа даа байхгүй юу. Тэг би чинь нөгөө яг нөгөө тоглоом тоглож байгааг нь үзээд суудаг төрлийн биш байгаа даа байхгүй юу. Тэгэнгүүт би өөрөө ч тоглоом тоглох дурггүй. Тэгэнгүүт яг чиний яг контентуудаас одоо найз охинтойгоо Q&A ч юм уу эсвэл нэг юм pick up line ч юм уу те эсвэл нөгөө яг нэг тийм хідэн юм өөртөө сонирхолтой юмнуудаа үзээд байхгүй. Тэгэнгүүт энэ дунд нь cancer comment гэдэг нь бас надад амар таалагдсан. Ер нь гэхдээ ингээ ирж байгаа комментуудаа чи ингээд сайн муугаар нь ялгаа ч юм уу эсвэл тэр муу дээр нь ямар реакшн видео хийхээс өөрөөр чамд яаж нөлөөлөх вэ? Ямар тач эхэндээ бол харахад бол яг хөө ингэдэг байсан. Тэр үед чинь нэг би чинь нэг юу лээ 2000 илүү 3000 сабтай байсан баха дөнгөж эхэлж байхад. Тэгээ тэр үед чинь нэг томроогүй баг шүү дээ. Тэнгууд нь дөнгөж одоо ингээд яг хөө нэг 2-3000 гэдэг чи дөнгөж эхэлж байгаа юм чи бас тэгэл их штэ. Тэнгууд нь тэгээ хэлсэн чи хүмүүс муулааш хагаад байна. Тэнгууд нь хүмүүс муулж ийн гингууд нь яг үнэндээ яг тийм биш. Сүүлдээ болохоо би ингэж ойлгодог үзсэн. Насны эмэгтэйчүүдэд зориулсан баталгаатай Испанийн эрүүл мэнд ариун цэврийн бүтээгдэхүүнийг та бүхэнд санал болгож байна. Мэдээж эмэгтэй хүний хамгийн нандин эмзэг хэсэгт зориулагдсан өдөр тутмын гээлэн угаагч, халдвараас хамгаалах гээлэн угаагч, чигшүүлэх тосон угаагч, халдвараас хамгаалах хөөсөн угаагч,
зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг та бүхэн санал болгож байна. Та бүхэн description хэсэг рүү ороод Comloud Lab brand-ийн бүтээгдэхүүнүүдтэй танилцаарай. Линкийг нь доор оруулъя. Монголын YouTube ингээд ер нь бол ингээд насанд хүрсэн хүмүүсүүд ингээд те лаг ингээд интернет дээр ингээд те насанд хүрсэн аккаунт үүсгэсэн тий аккаунт үүсгэсэн ингээ гайгүй тийм хүмүүс байна гэсэн чи бас тийм биш байсан юм. Заримуд нь яг нөгөө нэг пиццата нэг тархины нэг наалтангата нэг хэдэн хүүхдүүд байдаг. Тэг онгот нь эхэндээ бол би тэгэж боддгоо байсан. Энэ жинхнээсээ бүр юм тэнийг пиццанаар ингэж бичээд идэм багт oh my god гэл. Тэгээ шаасан чи эхэндээ бол би тэгэж боддог байсан. Тэгээд ингээд цаашаа ингээд би ингээд удаан ингээд бичлэгээ ингээд хийгээдсэн чи тэгээ батер нь харагдаа шаачиж байгаа байхгүй онгот. Яг хүүхдүүд шагаад энэ давста. Тэгээ хүүхдүүд олонгууд нь тэнгууд нь ингэж бодсон юм. Яг үнийг хэлбэл бас Монголд одоо яг хүүхдүүд болно яг YouTube-ийн сценийг бол атгацсан бол би буруу гэж бодож байгаа. Тэгээд яг тэрийг ингээд нөгөө нэг би бас ингээд холдуулаад ингээд болгоё гэх юм бол нөгөө нэг яг нөгөө жинхнээстэй зүгээр яг би хүүхдүүдийг одоо чи бол яг миний хувьд хүүхэд чи насанд хүрэх хүртэл би чаав хүн гэж харахгүй би чаав хүүхэд л гэж харна нэг үгээр тоохгүй гэд. Тэнгууд ингээ эдэн хүүхдүүд ингээ олон бичээд аангууд нь яг би ингээ өөрөөсөө ингээ хэд ингээ хүүхдүүдээ яг миний арай хайж байгаа аудиенс нь болохоор нэг дор аж за нэг ядаж нэг хүүхдээс байлаа гэх нэг 13 бат хүнээстэй ш ч юм уу те. Тэгэж би хараад байгаа байхгүй. Тэнгууд нь яг одоо 13-аас доош настай хүүхдүүд байлаа гэх юм бол хүүхдүүд яг үнийг л амархан гомдчихдээ штэ. Тэгээ яах вэ те хүүхэд байлаа гэдэг занраа чи бас нэг хүүхдүүд арай жоохон хатуу хандаад байгаа юм шиг байл. Тийм. Гэхдээ тэгээд яг хатуу хандуулмаар бол ээж аавд өөрсдөө тэгээд харах хэрэгтэй шүү дээ. Тэрийг янж авах хэрэгтэй тий. Драма үгүй аммаарг бабл гэл. Одоо жишээлбэл би стрим хийж явах нь ингээл би ингээл хамгийн сүүл драфт гэдэг тоглоомд орлоо гэхэд ингээл драфт нь хүүхдүүд дундаа алдартай байхгүй юу. Тэгээ унгууд нь миний хувьд болохоор авто одоо зүгээр ингээл нэг далаад ингээл зүү газараас яагаад ингээл мод татсаар агаал тэгэл нөгөө юм жижигхэн одоо зүгээр юм хавтангаа ингээд томруулсаар баг ингээд зам мав ингээд бүр том ингээд хөвдөг байшгүй хөөргöd ингээд тоглож байгаа зү тэр концепт нь гоё байгаа байхгүй тийм байдлаар би тоглож байгаа. Тунгууд нь тэнд зүгээр би тэгэж ойлгоод тоглоод нөгөө хүмүүс нь одоо жишээлбэл те анарцтай нөгөө яг раф тоглож ийн гэл тэгэл нөгөө баг нөгөө нэг тэр тоглоомны аудиенс нь ороод ирчихэж байгаа ш. Тэнгууд нь би яг өөрийнхөө чанал дээр ингээл яг байгаа эд дээр зүгээр зайлхан зайлаад өг зүгээр надад та нар шиг хэрэггүй үзэгч далга гэл яг би тэгдэг байхгүй. Би бол бас ингээд яг үнийг хэлвэл би өөрийнхөө чаналынхаа ихэнх үзэгчтэйг бол үгүй яддаг. Ягд бол хүүхдүүд байдаг болохоор насанд хүрсэн байна бол надад бол асуудал байхгүй. Тэгээд юу илээ би хүртэл одоо ингээд лайв стрим дээр хүртэл ингээд хэлдэг. Би ингээд лайв стрим хийж байхад ингээд би ингээ стрим хийхдээ болохоор би ганцхан бичлэгэн дээр стрим дээр бол би зүгээр шууд нээлттэй зүгээр 50 хүн татаал зүгээр хараагаал зүгээр эсвэл тэгээ заавал нэг тэгж өөрөөрөө хичээх биш. Ганц стрим дээр болохоор би яг өөрөөрөө байдаг байхгүй. Тэгэл өөрөөрөө байнгут нэг хэдэн хүүхдүүд яг наа да тамиг тата ямар муухай бин ч юм уу гэл тэгээ да ихнэр хүүхдтэйг гоц чи писта гэж зүгээр шууд стрим чи надаа амьдрал заах юм уу гачин жижиг гүлэг писта явж ямаа орд гэж би шууд шаадаг писта. Гэтэ ер нь бол бас яг энэ өнцг нь бол зөв штэ одоо ингээд тэр хүн бүр аккаунт үүсгээд комент бичиж гин гэхээр тэр хүүхэд одоо мэдгүй жоохон хүүхэд одоо 7 8 дэх хүүхэд бол тэгэх одоо боломжгүй байх хэрэгтэй байхгүй юу? Гэтэ миний толгойд үрж байгаа асуулт хүүхдүүд яагаад ер нь ингээд тий стримэн тэгээд тоглоом тоглож байгаа видео үзэх дуртай бай. Нөө нэг юм ээж аав нь өөрсдийн одоо тэр тим тоглоомод чи ажиллуулахын тулд тодорхой хэмжээний амар их мөнгө хэрэгтэй дороо аж за одоо миний ингээ компьютер байлаа гэхэд минийх чи одоо нэг ингээд 9-8 сая ингээ босч байгаа байхгүй юу. Тэг унгууд нь жоохон хүмүүс чинь тим компьютер авч чадахгүй ээж аавсаа нэхийг унгууд нь одоо PlayStation чи яах нэг за нэг 3-4 саятай байлаа гэж бодсон шүү дээ. PlayStation ээж аав за бас нэг 3-4 сая даргалж чинь. Гингууд нь гинт хүүхэд нь би лаг гейминг PC авах гингууд нь 9 сая 8 сая маяг гэдэг хизээч авч өгөхгүй байхгүй. Ууд нь өөрөөсөө тийм компьютер байхгүй болохоор миний ойлгосноор болохоор хүний тоглож байгааг үзээд яг өөрөө тоглож байгаа юм шиг мэдрэмдээ авдаг л баг. Ер нь бол одоо нэг кино үзэнгүүтээ кинороо орж байгаа юм шиг ингээл яг тэгэл. Тэгээ яг бас одоо ингээд манай хоёр ч гэсэн ер нь ингээл гэрт телевиз дээр YouTube үзэл ингээл гейминг үзэл байж байгаа шүү дээ. Minecraft гэл үзэл байж байгаа. Тэгээ бас нэг юм нь болохоор нөгөө цаг үетэй холбоотой байх шиг байна л та. Тэгээ одоо бид нэр жоохон байхад тэд нар ч байгаа тийм тоглоом байхгүй мэдгүйсэн. Одоо бол ингээл зүгээр интернет рүү ороход тоглож байгаа хүний бичлэг үзэл суух боломжтой. Тэгээд үнэхээр компьютер нь байхгүй. Тэгэл тэр чинь тэр хүмүүс тоглож байгааг нь үзэл сууж байгаа.
Би бол одоо жишээл хүүхдтэй тахтаа бас ерөнхийдөө стриминг үздэг байсан мэн гэж ойлгоод байгаа. Ягаад гэвэл би тоглоом тоглох дурггүй. Тэгэнгүүт нь манай нэг юу зарим найз нар ч юм уу үеэлүүд ингээл хурж ирээл тоглоомгууд нь бидээ хажууд нь суугаад тоглож байгааг нь хараад тэгэл. PC нөгөө нэг юу гэдэг вүлээ. Хажууд нөгөө ингэ зогсдог бацаад нар шүү. Тий. Харааш. Одоо тэгтээ ер нь бол чи яг өөрийнхөө компьютерыг босгохоос өмнө бас тэгэл PC мисгээр л тэгэл тоглолоо явж байна шүү дээ. PC-нд бас амьдралаа зарсан уу? Үгүй юу. Яг 10 жилд бол PC-д л найзуудаа PC-дэг ус. Тэгээд дараа нэг тодорхой хэмжээний ингэ нас нүрэл өөрөө мөнгө олвол өөрөө ингэ гайгүй тэг ингээл багада бодож явдаг үсгээ комо босгоцсон байгаа шүү дээ. Тэнгууд нь одоо ингэ бодоод PC-нд яваад одоо тэр үед чинь би чинь PC нэг цагийн нэг 500 заа нэг хамгийн сүүл нэг 300 олоод дууссан байхгүй. Одоо ч PC орч 3000 гинөө 4000 гинөө 5000 гинөө ямар навчаа яриад байгаа юм бэ? Тэнгууд нь пүү PC амар үнэтэй юм байна боли гэл. Тэгээ би ерөөсө PC ордгоо шүү. Орохоч бодлоо. Тэгээ нэг хоёр гарц шиг санагдав. 2 жил болоод яг анхны нөгөө цалин үний тухайн үеийн ажлынхаа цалин олж ирсэн шүү дээ тий. Тэгэнгүүт нь тэр 2 жилд ер нь эхнэр чинь ингээд дэмжижсэн. Тэгтээ хүүхдтэй гарсан. Тэр нөгөө нэг юу мэдээж юу байсан баха одоо эргэлзэл байсан баха тий. Тэгэхээр яг чам тийм одоо гал өгжсэн цаашаа одоо тий цаашаа үргэлжлүүлээд шаах тийм мэдрэмж өгсөн юу ямар юу өгчээсэн бэ? Яг үнийг хэлбэл мэдээж нөгөө мөнгө орж ирэхгүй байхаар гэр дотор бол бас нилээ тодорхой хэмжээний мэдээж хэрүүлтэйсэн, нэрвтэйсэн мөнгө сүнгээд яг тэр үед бас тэгээд нөгөө хоёр талаас ингээ ээж аав нар бас тусалж байгаа байхгүй юу? Та хоёр нэг ингээ амьдралаа ингээ гайгүй нэг босгохтол гэл тээ. Тэгэл ээж аав нар тусалж байгаа л тэгэнгуудаа дараа нь юу яаж байгаа л да. Тэр үед чинь болохоо бас тэгээ зарим баг ихэнх тохиолдолд нь ээж аав нар туслахгүй гэж байгаа шүү дээ. Тэгээд ихлэнгууд нь өөрсдөө ингээ нэг болгох гэл. Тэгэл яагаад ч юм мэдэхгүй баахан хэрүүлтэй ингээ явсаар байгаа л ямар тач ингээ 2 жил бол болгоцсон. Тэгж жагаад юу яасан. Яг болгож исэн юм нь болохоор би тэгээ яг ингээд бүр шантраа болиё гэж за бараг буцаа ажиллаа хийдэг юм билүү гэл баг худлаа юм шиг байна гэд яангуут нь бас манай хүн чинь бас тэгээд яг сэтгэлээрээ амар надад бас хандсан л та нэг юу яагаад би ингээд болчих юм гот нь бас өөрт нь нэг ингээд санагдаад исэн юм шиг бас уг нь бол ингээд өөрийнхөө мөрөөдлөөр яваа нэг юм ингээд хүрэх чахт нь би болиулах гад яг ингээд нэг юмд хүрэх чахт ингээд болиулчих юм болов гэд бас надад зүгээр амар итгээд байсан болохоор тэгэл явсаар байгаа л тэгэл болцсон. Тэгээд ирсэн шүү дээ. Надад нөгөө Jerry Maguire гээд кино санагдлаа. Том Крузийн тоглож исэн. Тэрэн дээр Том Крузны спорт одоо агент гэж болно. Өөрөөр хэлбэл нөгөө залуу ирээд тамирч нартай гэрээ хийнгүүтээ тэднийг нь одоо клубүүд рүү ч юм уу одоо ингээд зуучилдаг. Тэгэнгүүт нь том амар сүртэй агентлагд ажилладаг байсан. Тэгэнгүүт нэр агентлагаас нь халсан. Гэхдээ мань хүн тэр агентлагаа бараг шилдэг ажилтан байсан. Тэгээ агентлагаас тусдаа бизнес нээсэн чинь нөгөө нэг юуны батны бараг байсан нөгөө тамирчид мань хүнээс ингээ морээд тэгэнгүүт нь мань хүнийг дагаад нэг одоо туслахын жилийн хамт дагаад гарсан яг түнд ингээ итгээд I believe in you гээл. Тэгэл бас амар юм шүү. Тэр яг нэг үзнэ. Jerry Maguire гэдэг кино Том Круз. Тэнд ер нь бол яг бас хосын харилцаа тэр амар чухал гарч ирж байна л да. Бас азтай юм сайхан их нэртэй болсон биш үү? Тэ би өөрийгөө ер нь азтай гэж боддог. Би бас их нарийнхаа бас муучгүй би их нарийнхаа царайгаар амар бахархдаг. Харин бичлэг нь амар хөөрхөн энэ хоёрын бичлэг бол би тийм одоо нөгөө мэдээж одоо ингээд сайд ингээд тоглоомынх гэдэг юм контентуудаа хийж байгаа хажуугаараа яг их нартайгаа юм тусдаа юм яг нэг плейлист байвал амар гойсон. Араа бас яах вэ? Бит хоёр сайн мэдэхгүй нэг. Гэтэ бас нэг яах вэ? Нэг жижиг энийг нь далгамдуулаад спойлер хийж бит хоёр тусдаа тийм чанал хийдэм үү гэж бодож байгаа. Зөвхөн тийм контент. Гэтэ одоо ингэж боддоо ингээ YouTube дээр ингээ байгаа хосуудын нэг гачин юмнууд идэг штэ. Одоо ингээд нэг юм инэтмийн жүжиг мүжиг хийгээд идэг ч юм уу те. Тэгснээр нэг юм хоол моол рекламдал те. Энэ мэн гэл нэг тийм юм надаа ингээд нэм угаасаа шаад худлаа шаад нь штэ. Худлаагаар. Одоо жишээлбэл юу Монголд биш те. Одоо юу
Тэгээ Mongolian couple гэж Монгол гэр бүл. Тэгэнгүүт нь гадаад нөхөртэй хүүхэн гэдэг бас контент ингэ шагаад байгаа. Тэгтэл яг үнд яг нэг тийм бүр амар нэг тийм үзмээр нэг тийм үнэхээр яг гоё байна гэдэг юм надад бол харагдаагүй. Харин би харин наад чи харин ойлгос. Би бас яг уу эгоор хэлж байгаа юм биш шүү. За юу. Гэхдээ яг уу би зүгээр хаанаас ч юм сонссон. Тэгээ унгуудаа одоо би их нартайгаа ингээ байдаг нь бас Монголд эдэг каблууд дундаа бас нилээ ингээд сайн нэртэй байд юм байна бит хоёрыг их сонио. Тэг унгууд нь бас тэрийг ингээ бодоод үзэнгүүт юу одоо ингээл жишээлбэл яг үнийг хэлвэл ингээл капл инфлюенсерүүд ингээл байгаа штэ. Тэд нар ингээ ангуудтай ингээл бит хоёрын баян чинэлэг амьдарч юм бит хоёр ийм гоё байна гэл те. Эсвэл ийм жаргалтай гадаад ийм жаргалтай ийм хайртай байтай гэдэг. Дандаа нөө ингээд сайн сайхныг харуулаад яг үнийг илүү камер унтраал шал өөр хүмүүс байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэг унгууд нь яг тэн дээрээ болохоор бит хоёроо одоо жишээлбэл би ингээд лайв стример юм дээрээ тэрийг ингээд нууж муухгүй ингээд ярьж мараал зөв бичлэгэн дээрээ бит хоёр зүгээр ингээд байхаар яг бит хоёрт хөгжилтэй санагдсан юм гээд бит хоёр жишээлбэл бас нэг ингээд 2 3 бичлэг зүгээр хураагаад үнэхээр шаахгүй инээдгүй болохоор за яах юм наадгаа хайжих гэдэг. Тэгэл хайждаг байхгүй. Тэнгууд нь бас нөө юу яагаад гэдэг юм шиг тийм одоо ялангуяа одоо бас инфлюенсер гэдэг чинь тодорхой хэмжээний бас ингээ хүмүүс нөлөөлөхийг хэлж байгаа шүү дээ. Тэгээ нөлөөлөнгууд нь одоо нэг худлаа тийм нэг одоо delusional нэг тийм expectation тавьждаг те. Одоо ингээл тэр чинь ингээ single байгаа хүмүүс хүртэл үерхэж үзээгүй хүмүүс хүртэл тэгээ ойлгох шүү дээ. Одоо жишээ эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүд нь ч бас эмэгтэйчүүд нэг эрэгтэй хүн ингээ надтай хамтах юм бол намайг ингээ ийм гоё айлгадаг ийм тиймээ гэл тэгж бас нэг хүлээл тавьдаг болчихж байгаа шүү дээ. Эрэгтэй ч бас те эмэгтэй ах юм бол одоо бүр ийм амар одоо юу гэх төгс царайтай төгс бие мийтэй гэл те. Хосууд ийм л гоё ингээд хамт явахаар ийм л жаргалтай байд юм яг тийм биш. Яг хосуудын харилцаа болохоор анханасаа бүх struggle бүх хэрүүл бүх юмнасаа ингээд одоо ингээд ихэнх хосууд миний ойлгосноор болохоор одоо би их нартайгаа хамт ойлгосноор заяа бүр тэгж ярих юм бол ихэнх хосууд дүнгэж үерхэж эхлэв. Ихний хэрүүл эсвэл ингээд жоох ингээ хэрүүл нь чангадаад эхлэнгууд нь хоёр талд ойлоо бууж игчдэг. Бид хоёр хараа харахаар болохоор хэрүүлийг давах тусам дараачийн харилцаа улам чангарна. Тэр хэрүүлийг давах тусам улам чангарна. Тэгээ нэг хэрэлдэхээр ингээд нөгөө хоёр талд бууж өгөнгүүтээ тэрийг хайчдаг байхгүй юу? Тэгээ нэг хэд хоног ярихгүй байжсна. За нэг 3 4 хоног болоод тэгээд нэг кексээр эвлэрчдэг. Тэгээ нөгөө яриагаа энэний шийдлийг гаргаж эвлэрээгүй кексээр эвлэрчж байгаа байхгүй. Тий. Гэхдээ нөгөө юу би бол чиний хэлж байгаа юмд маш их юу итгэдэг. За одоо ягаад нөгөө нэг зэги битээр бас одоо жишээл подкаст хийхдээ ингээл жон хэрэлж байгаа л тэгэл одоо те ярилцж байгаа л тэгэл цаашаа өргөлөд яваад байгаа шүү дээ. Ер нь асуудал гарангуудаа тэрийг ингээл те нэг тийм үе байсан. Тэгэл тэрийг ярилцжээж ингээл асуудлаа ингээ шийдчихэж би юу өөрийнхөө юм хэлээ цэг өөрийнхөө юм ингээ хилээд хуваалцаал тэгэл ойлголцоол тэгэл ингэжсэн байна гэл учраас болол. Тэгээ бит хоёр гэхдээ хос биш шүү гэж найзууд гэсэн. Ихтэй бас нөө ийм юм байдаг юм шиг үлээ нөө ингээ хэрэлдэж явах үедээ ингээл мэдээж хоёр талдаа асуудалтай байгаа шээ юм байна тийм байна гэл те. Тэгэж ярьж байгаа мөртлөө хэрэлдэж явах үед ярьдаг. Гэтэ яг үнийг хэлвэл энэ хэрүүл нь үүсэж байгаа шалтгаан дотроо нэг юм хадгалж явж байгаа дараа нь яг дэлбэрч хэлж байгаа шүү дээ. Яага хэрэлдээгүй үедээ зүгээр ярьж болохгүй. Ягаад хадгалаад байдгийг тэрийг хураагаад байдгийг зүгээр одоо жишээлбэл хүмүүс одоо ингэдэг байхгүй зүгээр яахтаа ингэж чи юм бэ эсвэл ингээл найзууд тэр ингээл тэгэл гэл эсвэл одоо яг ингээ өөрөө ингээл найз охинтойгоо ингээ хэрэлдэж гэнэ гэж бодсон шүү дээ. Онгуудаа ингээл чи ингээд дагаа болохоор тэ ингээл надаа миний уур хүрээл би ингээл уурлаад тэнгууд нөгөөдг нь үгүй чи ингэжсэн болохоор ингээл өмнөх юм ингээл сүгэд байгаа шүү. Тэнгууд нь ягаад ингэж яриагаа эхлүүлж болохгүй. Би жоох аад жаргалгүй байна эсвэл би жоох сэтгэл санаагаар унаад байна гингуут нь яасын гингуут нь ягаад гэвэл би бас ингэж бодож гин гэ. Тэгээ бас ганцхан нөгөө хүнийгээ одоо хэлэхдээ хэрэлдэхдээ одоо нөгөөнийхөө буруутгаж эсвэл миний сэтгэл санаа тийм байгаад байгаа болно ш. Өөрийгөө бас acknowledge хийх хэрэгтэй л дээ. Тэ? Чи өмнө ингэж хэлж исэн. Би тэрний чи аманд хүрээгүй. Би тэрэнд чи ойлгож гин. Миний буруу байсан. Гэтэ одоо алга бас надад тэгж санагдаад энэ хуйлаа ингээд би тэгж бодож гин. Чи бас миний талаар тэгж бодож иж магадгүй чи ингээ өөрийн баг бол надад хэлэлтэй гэд зүгээр тэгж яриад тэгээ наана ингээ 50 яриад яага хоёр талдаа гоё ингээ солиушн гаргаж болохгүй. Тий. Би бол наадахыг бол хэрэгжүүлж байгаа.
жишээлбэл нэг сүүлийн үед чийдээ би нэг Таиландаас ирэнгүүтээ нэг найздаа ингээд нэг гомцсон байсан. Тэр гомдлоо ингээд зүгээр нэг найздаа бүр уулзсан гутаа ингээд хэлээд найз нь ингээд тэгсэн ийм мэдрэмж төрсэн шийдтэй би нэг зүгээр нөгөө юу надаа ийм мэдрэмж төрсэн гэдэг чамд хэлж ин тэгэнгүүт нөгөө найз нь тэр үед ингээ гоё ингээд амар гоё бүр илүү хүчтэй одоо ингээд холбоостой болчихж байгаа. А түүнээс бол одоо өмнө бол тэрийг ингээ хадгалаа л те ерөөсөө хадгалаар гаал тэгэл тэр чин нөгөө хүнийг бас дургу болж эхлээл тэгэл янз бүрийн юм болно штэ. А тэгэнгүүт нь бид нар нөгөө нэг одоо typical Mongolia хэрүүлжиг хэрэлдэх шаардлага байхгүй штэ тий. Тий. Шууд нөгөө хуруу заагаа шаад. Чи тэгээ өстэй чи тэгсэн үгүй чи тэгсэн гэсэн. Яа тэгээд хосын амьдралч одоо та хоёр бол одоо 10 жилээс хойш гэхээр нэлээд удаж байгаа юм байна шүү дээ. Ер нь бол 13 жил болж байна хамт. 160 бол өнгөрсөн байна. Тэгээ одоо нэг юу одоо юу дээр хосын нэг юм 13 жил дээр чинь нэг юм шатлал шиг юм ер нь анзаарчихсан уу? Хоёр ярилцсан дээр. Одоо яг 13 дахь жилдээ бид хоёр анх удаага бинийгээ 100% ойлгосон. Дүнгэж одоо 2-3 сарын өмнө юм уу? Тийм л удаан байна штэ бүр бинийгээ ойлгохлаа. Тэрийг та хоёр яаж ойлгосон бинийгээ ойлгож байгаа гэдгээ? Улам ингээд хэрүүлийн хооронд ингээд зай хугацаа бага штэ. Нэг хэрүүл ингээд хоёр дахь хэрүүлийн хооронд ингээд зай те нэг 7 хоног юм уу? Яг үнийг хэлбэл 7 хоног болгон хэрэлддэг заа юу. Хосуудын харилцаа тийм амар. Тийм штэ угаасаа. Наран цэцэг шиг тийм үйлчлэн те гоё тийм солонготой үйл шиг тийм юм байдаггүй. Хоёр дахь нөгөө нэг юу тэр юу хэрүүлээ нууц камера бичингүүтээ хэрхэн ирүүл хэрэлдэх вэ гэдэг тийм контент гаргалаа. Тий. Йоо гэтээ манай ихнэр ч бүр сико мод яасан заа. Хэрэлдэж байгаад миний ууралж байгаа зүг хэрэлдэж байгаа бичлэгийг аваа суугаа шүү. Тэгснэ дараа нь ингээ зүгээр байгаа чи өөрийнхөө хэрэлдэж байгаа чи өөрийнхөө ингээ хэрэлж орилж байгаа үздэг шүү. Би наад чи үзмээргүй. Үгүй үзчихээ сонирхолтой шүү. Йоо. Тэгэнгүүт нь дараа нь та хоёрт юуныхаа тэрэн дээр реакшн нэгээд те контент болгоод үзээч. Аваасаа тэрийг реакшн хийхгүй байх уу? Контент ч болохгүй. Манай өнцөг өөр ингээд те дээгүүрээ шав шаалтан зүгээр. Чи ингээд тэгсэн шааж байгаа. Тэр нөгөө юу social marathon билүү нэг нэвтрүүлэг дээр та хоёр нэг реакшн хийсэн бас видео байсан шүү дээ. Тэр бас амар фан байсан. Пост марафон лөө. Ямар марафон ч лээ. Пост марафон. Пост марафон. Тэрэн дээр бас амар фан байсан одоо ингээд текстүүдээ ойлгохгүй би одоо бодож байгаа гэсэн. Тэр юм реакшн хийх бас амар гоё юм билээ бас. Би чинь тэр нөө анх удаага нэвтрүүлэгт орчоод тэг унгууд маавч яа за хойлоо үзэхгүй гэл яг үзэхгүй байж байгаа л яг бичлэгэн дээр үзэл тэгээ харъя гэл. Тэгээ шаас чи би ч тэр үед чи яг нэвтрүүлэгт орцороо зүгээр сайхан шааж байна бистэ згээд. Нөгөө нэг би ингээд тэрлүү чи аав ингээд орж явах нэвтрүүлэг дээр нь ингээд нөгөө нэг эмэгтэй хөдлөгч чинь ингээд за ингээд бит хоёрлоо ингээд ярьж байгаа хүн руугаа ингээд хараа яваарай гэсэн чи. Тэгээд эхний удаад за ойлгосоо за ямар тач тэх юм бэ тэгэхгүй бол юугаа харагдах юм бэ чи бичлэг рүү харс бүр ингээд ширтээ шагаад байна. Зогсохгүй ингээд хараашаага бүр. Тэгээ тэрийг хас ёо юмста ямар санаа зовмоор юм бэ гэдэг. Одоо би болохоор би одоо хүртэл ингээд тэрийг одоо ингээд хэрэгжүүлэх гээд ингээд яриад байгаа байхгүй. Аха. Юу харагдахгүй дуу. Тэгээ нэрэ бит хоёрын бас энэ подкаст дээр бас реакшн хийвэл та хоёр хийж бит хоёрыг дэмжээрэй. Цаг болстой. Яста ядарна шүү дээ. Шууд 2.5 дээр 2 дээр тавиал тэгэл 2.5 гэж байхгүй шүү дээ. Тэгээд яг ингээ 2 жил болоод мөнгө олсны дараа тэр үед чинь эхнэр чинь ажиллаж ирсэн үү эсвэл яаж исэн бэ? Манай эхнэр бас таахаар ажиллаж ирсэн. Тэгэл яах вэ? Би бас гайгүй болоод эхлэнгууд нь манай эхнэр бас ажил нь амар яг тийм бүр балиар стресстэй тэгээ нөгөөний цаагаараа нөгөөний амар одоо Монголын нөгөөний харийн хаалга малхтай нэг юм тийм заваарсан ажил байгаа байхгүй. Тэгэнгუთ нь манай хүн ч тэн дээр юу ягаал нөгөөний стресстэй л тэгээд эхлэнгууд нь яах вэ? Би дэ хэлсэн. Чи зүгээр гарчих юм уу гэдэг яах вэ? Би болж байгаагаар яагаад одоо би ингээд бичлэг хийж байгаа юм дээр би яах вэ? Одоогийн байгаа байдал дээр 2 дахин хийчихье гэгээд тэгээд манай хүн яах вэ? Ажилласаа гараад одоо 1 жил болж байна. Тэгэл тиймэрхүү байгаа л. Яах вэ? Санхүүгийн байдал дээр яах вэ? Манай хүн ажиллах юм бол бас гайгүй. Гэтэ яах вэ? Бид хоёр ч дөнгөж сая 2 дахь гаргасан болохоор тэгээд 2 дахь хүүхдээ гаргасан болохоор тэгээд одоо бүр худлаа.
Тэгээ онгууд нь тэгэл нэг би одоо нэг ингээд бичлэгэн дээр ингээ анхаарал юм яаж явах тийм манай ихнэр ч бас ингээд хүүхд мөхтэй харахаас ахвал тэгэхгүй тэгэл хоёр талдаа ингээл ажиллаад тэгэл харилцаал болохоо л шүү дээ. Ямар ч тийм гоё биш байна. Гэхдээ яг уу болж байна. Тий. Ер нь гэхдээ стил одоо яг бидний үеийн залуучууд бүгдээрээ л угаасаа тиймэрхүү л амьдарч байгаа. Бүгднгийнхэн цалин малин жоохон нэг тиймэрхүү те. Хажуугаараа сайд нэг юм хийчихсэн гэсэн ийм ирэмэлцэлтэй. Тэгээ би зүгээр яг бас бодож ирсэн байхгүй ингээд яг ингээ өөрийнхөө дуртай амиг хийгээ явъя гэхээр нөгөө цалин мөнгө олох нь одоо багасчдаг ч юм уу те ингээ. Эсвэл одоо яадаг чинь яг зөвхөн ажилдаа төвлөрчгөр нөгөө хоёр хүүхэд орхигдчихдаг ч юм уу те гэр бүл жоох орхигдчихдаг ч юм уу. Тэнгууд эн чинь нөгөө юм балансыг олох амар хэцүү. Тэг бүгднийг бид нэр фүли 100 ойлгож чадахгүй. Хэвээ гэр бүлдээ 100% цагаа зарцуулдаг те. Тэгснэ 100% контент амар хийдэг. 100% амар их мөнгө олдог. Тийм хизэж байхгүй шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр бид нэр угаасаа бууж өгөх хэрэгтэй юм байна гэж би харж байгаа. Тэг угаасаа тэр чинь нэг юм мэдээж заримдаа сайн олно, заримдаа муу олно. Яг уу би наадхан дээр чинь болохоор яг бууж өгөх биш би нөө юу л гэж бодоод байгаа шүү. Инвест гэж хараад байгаа шүү. Одоо яг уу ихэндээ бол угаасаа муу байх бах те. Аяанда хүн чинь нэг юмаа ингээд банкыг гэдэг хэрэг ингээд дасдээ шүү дээ. Дасаал ингээд нөө нэг өөр арга зам маам хайж болоо. Зүгээр чадхаараа удаан гүрийвэл нэг юмд хүрнэ л гэж боддоо шүү дээ. Ер нь дандаа. Гэтэ 5 жилийн дотор subscription хэд болсон мэлээ 150 тийм 150 та болсон байсан тийм. Бид хоёр одоо бас 100 руу ингээд чичрээд одоо ер нь явж байгаа байхгүй юу. Гэтэ ер нь 100 руу явж байгаа. Одоо 40 байгаа. 40k дээр явж байгаа. Гэтэ нэг юм гэвэл бид хоёр ер нь бол 4-5 жил хийж байгаа. Тэгэд мэдээж юу ups and downs дэшид дошоо бол байгаа. Гэтэ гол юм гэвэл одоогийн байдлаар бол энэ подкастыг бид хоёр аль алинд нь юу кайф өгж байгаа. Тэ. Enjoy хийж байгаа. Түүнээс бол одоо подкастаас гадуур одоо юуны орлогын их үүсвэртэй. Тэгтээ подкастаа хийх амар тийм гоё. Тэ хамгийн гол нь тэгэл passion агуулдаг. Passion байгаа. Тэгсэн чинь Америкийн бид хоёр нэг за нэг уналтанд нэг орцсон байна гээл тэгэл подкаст хийхэд бас нэг тийм оронгоо ингээ байгаа. Эсвэл нөгөө нэг сэтгэл дундуур ч юм уу те нэг өмнөхөө ингээ бодонгуудаа тэгээд нэг сүүл би нэг подкаст cringe ч юм уу эсвэл нөгөө подкастн дээр одоо комент хийдэг тийм YouTube channel гараад ирсэн. Тэр подкаст дээр ингээ хэлсэн байна гэдэг. Америкийн топ подкаст нэг тэр подкаст комментарын уншингууд нь Америкийн подкаст нь яг одоо ч гэсэн ингээ уналттай байгаад байгаа. Яг адилхан одоо битээр шиг адилхан тийм замлаар явж байгаа. Даанч гэхдээ нэг мөнгө олж байгаа гэх юм яа л нэг Patreon ч юм уу янз бүрийн олон топ подкастууд чинь амар мөнгө олж байгаа шүү дээ. Нэг Tiger Belling аваад үзэнгүүт нь эсвэл нөгөө Andrew Schultz-ийн Flagrant эдгээр чинь сардаа бүр 100-аас 300 мянган доллар ингээ олж байгаа. Яг л нөгөө амар олон Patreon-уудтай юм чаа. Тий. Тэгээ нөгөө affiliate marketing дийлүүд авахар оронгууд нь ер нь бол хичнээн уналттай мөртлөө одоо нөгөө юу бензин дуйлж байгаа процент биш гэх юм уу татвасны буудал дээр биш. Гэтэ Монголд бас яг ингээд ютубер болох ч юм уу эсвэл ямар нэгэн контент хийх өөрөө цэвэр зардал байгаад тэгээ орлого нь бол угаасаа ер нь жоохон хэцүү. Нөхгүй бараг нөхгүй. Айгу хэцүү те. Тэгээ ингээд нэг газруудтай ингээд хамтарч ажлын гоо тэр чин бас ингээд одоо татвар матвар ч бас амар өөрөлдсөн юм шиг шүү дээ. Бараг мэдгүй 20% авдаг болсон юм уу? Ер нь бол гэхдээ яг ингээд нэг юм хийчихсэн гэж бодож байгаа хүмүүс тэр эхний 2 жил ч юм уу 3 жил бит хоёр бол баг 4 жил нэг олохгүй байгаа шүү гэж. Зарлагтай байгаа. Гэхдээ ямар ч зэнийга enjoy хийж байгаа. Ер нь бол ингээд подкастны бас нэг гоё юм гэвэл одоо зарим хүмүүст ингээд уулзаад ингээд юм ярмаар ангууд нэг авцаа оролцдог шүү дээ тий. Тэгээ яг нэг бүрэн яриандаа ингээд анхааралтай байж чаддгүй. Ингээ подкаст ингээ бичиж байгаа үнийг бүрэн ингээ ярианда төлөрж байгаа учраас тэр ер нь амар гой санагддаг. Тэгээ одоо ихтэй орчин үед амар тийм хэцүү болчихсон шүү дээ. Хүнтэй зүгээр юм ярихад. Яг ингээл ярих гал ихлүү шууд нөгөөдг нь уцаар тийм тэгсэн үү гэл зүгээр ингээл ярьцдаг болцсон. Ингээл зүгээр хүмүүст хоолнд ороогууд нөгөөдөл нь заримуд нь зүгээр л урдаа ингээ уцаа тавиал бичлэг тавьцдаг ингээ хоолоо идээд. Хажууд нь ингээ гойдос нэг юм яриад тунгууд нь жоох яасан гинэ. Хичээл тэгээ буцаад идэл амар тийм. Тэгээ энийг үзнэ гэдэг. Одоо орчин үеийн асуудал юм да. Тэгээ модерн проблем юм да. Тэгээ бас яг подкастаар бас нөгөө юм ярилцаж үзмээр байгаа хүмүүсээгаа ингээ ураа зочноор ураад ярьчихаар амар гоё байдаг. Тэгээд ингээд яг хоорондоо ингээд
гоё найзууд болох тохиолдлууд ингээд амар их байдаг. Байгаа. Тэгэл цаашаага ингээд тэр подкаст эхэлсэн нэг дугаараас цаашаа бид нэр амар тийм найзууд бас хаалга нэгдэл үү? Тий. Хаалга нэгдэл. Тэгээ ингээд эхнэр тоо хоёр хамт ингээд амьдарч байгаа. Тэгээд ер нь бол full time ингээд лайв стример ингээд бүр ингээд гэр бүлээр ингээд багаараа ажиллаж байгаа. Тэгэнгүүт нөгөө нэг юуны хятадын нэг тийм видео байсан шүү дээ. Нэг залуу ингээд компьютер ингээд тоглонгууд нь танаас нэг хүүхэн ирж л бэлэн гом авчраа тэгэл те. Норог нэгэ барьж барайл те. Би бол үзээгүй юм байна. Гэтэ за төсөөлөгдчихээн. Амьдрал ер нь тийм байна уу одоо. Яа. Биш ээ, яг тийм биш ээ. Гэтэ би яг наад чи сонсон ч би жоох ингээ офентлгээ шахах шүү. Офентл сон. Бас тэгдэг юм уу гэж үгээд. Би бас ингээ би бас нөө юу яадаг вэ? Одоо нөгөө ингээ эхнэр нэг араас нь яаж байгаа гэдэг. Ингээд нэг харангууд нөгөө одоо би миний өнцгөөс болохоор би наад эрэгтэй хүний чи амар ямар даварцсан биз даа гэж харж байгаа байхгүй. Би нөгөө бодлоор одоо нөгөө эхнэр амар ингээ хүндлээд янгууд манай эхнэр тэгээд эхлэнгууд одоо хэрвээ манай эхнэр намаа тэгээд ихтэй штэ би ингээд компьютер дээр ярьж байхад надаа ингээл яг хоол авчирч өгдөг л тав. Гшоох. Даварцсан биз даа. Гэхдээ яг нуруу муруу тэгэж барьдаг бол тэр бол үнэхээр илүү санагдаж байгаа. Тэнгууд нь жоох нөгөө нэг юу гэдэг вэ? Эхнэр гэхээс илүү нэг тийм зарцтай болсон юм шиг нэг тийм муухай. Би мэдгүй өөрөө бас хоёр охинтой хүн болохоо бас тэгэж бодоод байгаа мó яагаад вэ? Тэр найз банд нь ирэхээр алднаа нэг өдөр. Нороо мороо барилцсан байж байгаа юм бол аль шүү гэсэн. Гэхдээ нөгөө тэр хүн өчтөд яг үнэхээр чамайг ингээ тийм баярлуулах хүсэлтэй болдог гэл тэр бол өөрөөсөө тэг ингээл. Тэг гэхдээ би бас мэдгүй би бас тэрэн дээр амар өөрийгөө нэрлэх үү гэж бодоод идэв. Нэрлэх үү ч биш ээ нэг тийм. За яахс юм бэ? Тэгэхээр нэрлэх үү юм уу гэж мэдгүй. Маягтай биз та юм уу гэж байна. Зүгээр л маягтай биз та тийм шиг байна. Тиймэрхүү л болж таарч. Тойр ингээ 13 дахь жилдээ ингээ би бинээ ойлгож ирсэн. Тойрын хувьд ер нь болцоо гэдэг юмны ингээ олон жилийн турш тэр хэрхэн өөрчлөн одоо тэгээд одоо чиний хувьд ер нь болцоо гэж яг юу вэ? Ихнэртэй гараад гац кинонд ядар орчоо за ярих уу гэл. Яг нэг дундуур нэг хоол идвэл идчихэл тэгэл болоо. Яг нэг л болцоо тийм exciting байхгүй. Гэтэ яг хаяада зүгээр ээж хагаад гинт хойлоо тийм юм ийгөө гэд. Яг болцоо гэхээр бит хоёрын хувьд зүгээр юу яадаг байсан шүү дээ. Сайхан зөө орой гараад зүгээр алхаал зүгээр ингээд нэг те нэг эсвэл яг бороо орсны дараа нэг амар гой чиг үнэрцдээ шүү дээ. Тэн дээрээ нэг ингээд зүгээр ингээд тайван алхаал ингээд зүгээр ийш тийшээ зүгээр хараад тийм ч юм шин юм нэгдсэн юм байна. Эсвэл нөө шүн мөн алхаж явахдаа зүгээр гоё юм яриад хуучин гэдэг байсан гээл те нөгөө нэг жоохон дурсамжаа ягаад зүгээр тэгэж бит хоёр яг нэг болцоо гэж явж байгаагүй. Тэгэхээр яг нэг юм 2 хүүхдтэй болчоор хэцүү байдаг юм аа. Тий, угаасаа тэрийг зохицуулах худлаа идэв. Тий. Гэтэ баг хүүхдүүдээ харуулад эмээ өвөд нь үлдээчээд хоёулахнаа зүгээр алхах нь хүртэл зүгээр вау баг ингээд тэнгэрээс олцсон. Тэгээ хүүхэд аваа явцаа гурьста жиг шөнө олдста алан штэ. За энэ удаа яг орилж байгаа шаа. Би тэгтээ гудамжинд алхаж байгаа хосуудад ерөнхийдөө нэлээд уурладаг ягаад гэвэл нөгөө монголч явган хүний гартаар нарийнх штэ тий. Тэгээд тэнгууд нь хашлах тавьчихсан тэнгууд нь хосууд нэг явгангууд нь тэгэл араас нь жоох явж байгаа сүлд нь уучлаарай би гарчин ингээ хэлэхгүй болохгүй гэдэг. Ягаад гэвэл ингээл тийм нарийнхан ингээд өнөөдөр би яг студи руу хурж ирж яхад нөгөө юуны нэгдүгээр сургуулийн тэгээд нөгөө Twin Tower хажууд нөгөө гарцдаг штэ тий. Тэрэн дээр дөрөв охин ингээд зэрэгцээ ингээ явцсан гэдэг. Бүтэн юу явгууны гарцыг мэд ингээ бодоол ёо. Зүрхэд аймаар ингээд хэцүү байгаад идэг. Заавалчгүй нэг юу машины замаар алхах тэгэл тэрийг бас манайхан анхаараарай. Ер нь бол хүүхдтэй болчоор ер нь хосын харилцаа бас өөр шатанд очдөг л доо. Ер нь яг хүүхд төрсний дараа бол ер нь хэцүүтэй. Ер нь эхний нэг хэдэн сар мар бол ер нь их хэцүү санагддаг надад л. Бид өрөөл шаад шүү дээ. Хамгийн амар өрөөл шаад шүү дээ. Бараг тэн дээрээ нэрээ салж нийлэхэ бараг шийддэг дээ. Яг нэг. Тэгээ нөгөө хүүхд унтахгүй эсвэл яагаад уйлаад байгаа нь мэддэхгүй ингээд амар тийм struggle ингээд тулгараад тэгээ тэрий чин давж гарах амар хэцүү. Тэгээ хажуугаар нь нөгөө юун тэр хайр майр тэгээ юун тэр кекс мекс тэд нар хол вэ чи одоо хүүхдээ ингээд зөкцөлөд ахыг гээд тэр үе дээр ер нь бас хосуудын харилцааны чанар танигддаг гэх юм уу та. За тэгээ хүүхдтэй болоод хэлээ да. Ер нь гэхдээ яг хосуудын нэг юм чанарыг шалгадаг гэх юм уу?
Одоо тий. Бас тийм трайлууд биш шүү дээ. Тэгэхээр одоо нэг дээр үед ч одоо 7 8 10 хүүхдтэйсэн тэр үед арай өөр страгл байсан уу юу? Тэр үед нөгөө яг нөгөө хүмүүсийн боддог бодол нь өөр байсан баха. Одоо эмэгтэй хүн бол ингээл хүүхд төрүүлээл байж идэг хүн гэж хардаг байсан баха гэхгүй. Гэхдээ бас Монголд бас гайгүй гэж үздэг шүү дээ. Гадаадд чи одоо чи Америкт гэж чи өмчи эмэгтэйч ч нөгөө second class citizen гэж явдаг байсан шүү дээ. Ингэж ийм ингэж ажил хийж болохгүй, ингэж болохгүй гэл. Их сургууль явж болохгүй. Тий. Монголд болохоор их сургууль байгаагүй. Юу төвлөө хөөхөн бас бүр дээр үеэсээ хоошоо тий ингээд нөгөө хатан хүнээ хүндэлж үздэг тий. Ингээ гэрийн туршиг төргөөр хань маань гээд амар Монгол тэрийгээр амар одоо юу хий зүв байсан гэж бод. Би бас тэрэнд санал нийлж байгаа. Одоо жишээлбэл Чингис хаан дайнд явангууд нь юу ихнэр нь үлдээл тэгэл охин ингээл харж лээсэн шүү дээ. Яг нэг одоо юу тэгэнгүүт нь шийдвэрлэх эрхтэй байсан. Яг л одоо эрх хүн шиг тэнцүү гэх юм уу? Нөө Чингис хаан чи ингээ бас ингээл тушаал за тушаалч хаашаа одоо ингээл нэг айлтгал одоо термин дээр нь ингээд бас нөгөө нэг хаттууд нь ингээд нөлөөлдөг. Нөлөөтэй. Хамтран шийдвэрлэдэг. Тий. Хата ухаан гэдэг чинь одоо тэр юм да. Тий. Тэрийг амар сайн байсан гэж боддог. Би ихтэй нэг амар сонин ном олсон. Ноднон Кембрижийн ч үлээ Кембрижийн Английн амтны их сургуулийн Монгол судлаач Чингис хааны бэлгийн амьдрал гэдэг ном гаргасан. The Sex Life of Mongolian Khans гэж би нэрийг даанч тэрийг нь одоо юу Amazon дээр би авалдаж авах гэх нэг юу н бит ном нь $95. За. Үнэтэй хацтай. Тэ сонирхолтой. Тэр ном тэгэнгүүт нь би тэр зохиолч руу нөгөө юу ин их сургуулийнх нь нөгөө мэйлийг нь олж аваад мэйл бичээ. Тэгээд подкаст нь өрөө гэсэн чинь ерөөсөө хариу хэрэгөө. Гэтэ амар сонирн багттай. Сонирхолтой л бүр хаа байсан тэндээс манай Чингис хааны сексээр. Тэр юуны их сурвалжууд надад амар сонирхолтой санагдаж байна. Ягаад гэвэл 13 14 дугаар зуунд те бэлгийн амьдралыг тийм амард одоо тайлбарлсан ч юм уу эсвэл ерөнхийдөө одоо нөгөө second context-ээс нь ерөнхийдөө уншиж ирсэн юм уу? Тэгэнгүүт нь бас нэг өөрийн судалгаанд байдаг Чингис хааны одоо гентэй 7 сая хүн ам байдаг гэдэг жишээ нэ. Яг ном гиснээс одоо чи англи хэлийг жишээ нь 10 жилдээ сурж исэн юм уу? Эсвэл тоглоомноос болсон юм уу? Cartoon Network штэ. Багтаа. Цэвэр Cartoon Network. За баярлаа гэсэн. Гэтэ яг нөгөө багадаа ингээл угаасаа Cartoon Network-оос англи хэл сурсан хүмүүс маш олон байдаг юм байлээ. Миний бас иргэн тойронд нэлээд хүн байдаг. Угаасаа Cartoon Network дээр Dexter Maxter гэдэл те Powerpuff Girls гэдэл Scooby Doo гэл. Яа гэхдээ тэр гунгийн шаад юм аа. Тэр нөгөө нэг эмгэн үгэнтэй байдаг нохооч юу вэ? Courage Cowardly. Тэр ч гоё шаад. Тэр өхөрчийн гоё шүү дээ. Chicken and Cow. Тий, Chicken and Cow. Өөр ч бас ямар юу Weasel гэж байдаг вэ? Oh yeah, Weasel. Тий. Зүгээр I am Weasel үү? I am Weasel. Тэр бас л илэн шүү те. Яа. Эд. Тэрний 3 эд чи бас амар фан тий. Тэрнийг ихтэй би юуг нь бүр сүүлд нь ингээд YouTube-оор бүр тайлбарыг харсан чи амар фагийн депрессний шаад юм л шүү дээ. Сүүлд нь нөгөө гол дүр нь хиндий юу гэдэг хүмүүст ингээ эргэн тойронд байгаа хүмүүстэй хүлэн зөвшөөрөгдөх гэдэг янгод ах нь хурж ирээд өөрийнх нь нэг гэр бүлийн дарамт марамт гэдэг нэг сүүлийн ангид нэг тийм юм болол дууссан юм шиг үл. Амар муухай депрессний юм байт юм л. Харин одоо ингээд тэр үеийн бид нар бол Cartoon Network үзээд ингээд өссөн байна. Тэгэнгუთ бидний дараагийн үе чинь болохоор нөгөө Nickelodeon гэдэг лөө. Ben 10. Тэгэнгუთ тэгсэн чинь сая нөгөө Netflix дээр тэрний нэг юм юу гарсан байлаа шүү дээ, баримтат кино 4 ангитай. Тэгсэн чинь тэрэн дээр нөгөө нэг найруулагч нар нь жоох юм pedophile байсан гэд тэрийг сонссон ч бас амар ил шүү. Үтсэн чинь одоо тэгтээ нөгөө юу Puff Daddy дээр бүр амар юм болж байгаа шүү дээ. Одоо юуны хипхопын одоо Jeffrey Epstein болоо нацаа. Үгүй тэр тэгтээ бүр амар заяа. Ингээд Ariana Grande одоо тэр дээр ингээд нэг өсвөр насныхаа зориулсан кинон тоглолдог заяа. Тэгээ телевизээр нь бол кинон гарч байгаа заяа. Тэнгүүд өөр вебсайтанд ингээд зарим нэг видеонууд ингээд оруулдаг заяа. Тэнгүүд Ariana Grande ингээд I'm thirsty гэснээр дээрээ усмас асгадаг заяа. Зүгээр л нэг тийм хэсэг.
Эр заваа магаас тий. Ер нь subliminal message амар зөндөө. Тэнгүүтээ ингээ нэг юм төмс мөмс ингээд шахаж махснаа ингээд тэрнээс нь юм гарч мараа нөр хөрлөн засарч өсрээд би тэг what the fuck тий. Тэгэнгүүт тэр найруулагч гарна нөгөө жүжигчин хүүхдүүдээ ингээд хүчинцэн ч юм уу тиймэрхүү юмнууд байгаа байхгүй. Одоо тэр түүхийн баг бэлдээдсэн сургаад байсан юм шигтэй замын зааж өгөхгүй л да. Тэг бүр амар юм бэлээ. Тэнгүүд одоо яг за Cartoon Network боллоо. Яг ингээд эргээд ингээд том болцсон нүдэрээ хараад ч юм уу те секс хийцэн хүний нүдэрээ харвал ч юм уу те янз бүрийн тийм байх магадaltaй юм байна. Амар юм билээ. Угаасаа тэн дээр чи Tom and Jerry дээр хүртэл тийм юм зүндээ. Зөвшөө хүүхэн мөхөн зүгээр харгуун швараа шүгэлдэж юм уу те. Тэр үе хүүхдээ зүгээр шууд Tom зүгээр гарч ирвэл 50 юм аа. Тэр мөр зөв шоо ил гаргадаг. Гэхдээ тийм юм нь гоё эссэн зүгээр. Тийм юм яаснаа бид нар яах вэ бас нөө тамхи юм буруу гэдгийг одоо жишээлбэл мэдж байгаа ч зүгээр одоо юу хий тодорхой хэмжээний зүгээр desensitize тэ нэг тийм тоохоо болцсон. Гэхдээ нөгөө нэг юу хий зүгээр л нөгөө хувь хүний өөрийн сонголт гэдэг юм нь бас амар тэгж хүндэлдэг болцсон юм шиг тэгэж санагддаг шүү дээ. Одоо тий бас заримдаа ингээл бид нар угаасаа л бүх юмыг ингэж хааж шүүж чадахгүй шүү дээ. Яаж чадах юм тэгээд тэгэхээр одоо яг нөгөө бас жоохон хүүхдүүд бидний нүд шиг харахгүй шүү дээ. Одоо ингээд бид нар чинь үжээ ингээд нэг юм балиар нүд рүү орцсон байгаа шүү дээ. Ингээд юу ч харсан ийм утгатай юм болов талд нь ийм юм болов гэж бодох гээд шүү дээ. А хүүхд бол жоохон юм гинэн цагаан. А тэгэнгүүтээ тэр юмыг тэгж амар хүлээж авахгүй зүгээр өнгөрөөгөө авах бас магадaltaй болох тий. Сэн шүү бас. Табуларааса. Хоёр юу Dune үзсэн те? Би Dune үзэж байгаагүй. Үзийг гэж бодож ирсэн үгүй юу? Мэдгүй Instagram дээр нэг модель нэг амар ингээл лаг ингээл хувцсан солигдлоо сүх гэл нэг тэрний юм дээр зүгээр Dune юмгуудаа баахан тийм desert хувцснууд яатсан. Яа энэ ямар лаг хувцтай юм бэ л гэж бодчихсон гэж байна. Dune-тэй ганц ойрцсон юм л тэр байна гэж. Фак би бүр юу Dune нэгийг онгоцонд евро пошроо нисэж явахтаа үзээд тэгэнгүүт нь сая Dune 2-ыг баахан ажлын дараа IMAX дээр үзээ. Тэгээд сүүлд нь би бүр нэг мэдсэн чи орой YouTube-ээр баахан Dune-ийн нэг юу тайлбар видеонууд үзэж үзээ тэгэл бүр ёо. Тэм гоё юм уу? Бүр амар гоё. Надад бол амар таалагдсан. Бүр одоо тэр Frank Herbert-ийн бүр номыг нь уншиг гэсэн бодол төрүүлтэл тэгэл одоо нөгөө тэнцэж нэг өөрийн гэсэн нөгөө Lord of the Rings ч юм уу эсвэл нөгөө юуны Game of Thrones шиг тийм ертөнц бүтээсэн. Тэгэнгүүт нь тэнцэн одоо хитгэн одоо юуны язгууртнуудын гэрүүд байгаа. Тэгэнгүүт тэд нар хоорондоо ингээ өрсөлддөг. Тэгтээ бас нэг юу хаана байгаа. Ирэх мэдлийн төлөө. Тэрийг амар гоё харсан. Юу яа энэ сүүлд гарч байгаа кинонуудаас би бас ингээд яг хоо зүгээр Dune-ийг бол би үзег болох нь мэдэхгүй л та. Гэхдээ зөв нэг сүүлд гарч байгаа кинонуудыг үзэн гот нь юу яадаг вэ? Залхацсан гэх юм. Нэг сайн кино байхгүй болцсон. Тэгэл нэг хүмүүс ч тэр кино гэж дагаа явж. Сүүлдээ Marvel-ын ч хүртэл хог шааж штэ яг үнийг хэлвэл. Тэгээ унгуудаа юу яажсэн хамгийн сүүлд яг нэг юм сонирхолтой санагдчихсан. Би нэг сүүлд гарсан. Одоо олон ангид Dune бас олон ангид юм биш штэ тийм. Тэгээ унгуудаа юу Maze Runner-ыг үзэж Maze Runner илүү мөн билүү нэр. Тэгээ Maze Runner үзэл эхний ингээл анги дээр амар ингээл Maze дээр ингээл юу мэддэхгүй нэг ертөнц байгаа л тэгэл хоёрдугаар анги гээл тэгэл юун зомби болоо шаач хуамстай. Тэгээд амар утга алдаа шагаа биз. Тэгээд нэг сонир сүүлийн үеийн нэг тийм кино минонууд яг. Би бас юу яасан? Harry Potter ингээ багтаа үзэж чахт ингээ гоё санагдчихсэн. Ингээ дараа нь дахиад автаа үзсэн чинь. За Harry Potter-ын фэн зөндөө байгаа юм билээ. Тэгээ би хэлчи салаавч та нар заа юм. Үнэхээр шаахгүй лээ. Одоо үзэхэ болоосоо гэж хэлж байна. Үнэхээр логикгүй, үнэхээр тэнийг шааж байна. Harry Potter хамгийн өндөр plot armor-тай дүр. Писта. Chosen one бүх юмд хамгаалттай. Юу ч нөлөөлөхгүй. Гэтэ ер нь кинонууд олон ангитай болох тусмаа л улам тэнийг болоод байдаг. Зүгээр нэг ангитай болгоол гаргаал тэгэл гэл орхих хэрэгтэй юм шиг нэ. Яг хөө тийм кинонууд гоё. Бас олон ангитай гэх юм бол бүгсний эзэн барахгүй шүү биз да. Өнөөдөр нэг юм хэлье. Geeks podcast-ийн зүгээс бүсгүүчүүдэд зориулан Comloud Lab брендийн бүтээгдэхүүн худалдаа авахд 10% хөлтийг үзүүлэх боломжтой болсон. Яаж вэ гэж юу? Та eMons руу орох юм уу? eMons аппликейшнийг татаад Geeks 10 гэсэн купоныг ашиглан 10% хөнгөлөлттэй үнээр бүтээгдэхүүнээ худалдаа аваарай. Бүгсний эзэн бол яалтчгүй яг бас нөө хуучны зохиол гэдэг дээр бас илүү бэж магадгүй нөө тэр үед нөө хүний
бас нөөний сэтгэмж бас амар ондоо идэв. Гэтэ бас нэг юм хүн болгоны одоо дуртай байгаа ч өөртөө одоо би геймерүүдээс одоо энэ одоо бүгжний эзнийг бас айгүй их одоо супер гэдэг юмыг бол за дэлхийн угаасаа шилдэг цаг бүх үеийн топ 10 кинод угаасаа бүгжний эзэн хамгийн дээгүүр явдаг л та. Тэгээ би идэхтэй нэг үзэж чаддаг байхгүй юу? Үзгээд ингээд 2 3 удаа хичээсэн мөртлөө ингээд чадахгүй ингээд хайчдаг. Тэгэнгүүт тэр нөгөө түүх чинь Hobbit Mobbit ч юм уу инээ тэр чинь Dota дээр гарч ирдэг ч юм уу яадаг чинь бас нэг тийм уялдаа байдаг юм шиг үлж тээ. Баггүй юу? Нөгөө юу Porsche нэг 10 жилээ төгсөнгүүт юуны одоо уран зохиолын нэг тийм 15 минут нэг презентац бэлддэг. Тэрний үг нэг хэд хэдэн ном уншиж тэгээд одоо жишээлбэл мэдгүй уран зохиолд тохиолдож байгаа одоо морины дүрүүд ч юм уу одоо тийм ном байж болно. Тэгэнгүүт нь би юу гэсэн бэ гэвэл юуны Lord юуны бүгжний эзэн ба юуны Скандинавын одоо домгууд ч юм уу. Тэгэнгүүт надад амар сонирхолтой санагдсан. Ягаад гэвэл нөгөө Ирландын кельтүүд тийм шидэт бүгжний тийм домгтой байсан. Тэгэнгүүт нь Lord of the Rings бүгжний эзэн чинь Скандинавын юунаас тэр тэдний нөгөө домг юунаас нь викингүүдийн итгэл тэр домгуудаас нь зөндөө юм ингээд санаанууд ингээд авсан байгаа. Тэгээ ингээд харангуудад амар гоё санагдаж байсан. Тэгээ бүгжний эзэн ч дуртай юм уу? Дуртай би номыг нь уншсан надад ном нь амар таалагдсан. Тэгээд тий юу лээ бас бүгжний эзэн юм яг нөгөө сая нөө холбоотой юу гэсэн шүү дээ. Тэгвэл яг уу яг Dota гэсэн дээр одоо би үгүй гэсэн шүү дээ. Гэхдээ бүгжний эзэнгийн зүгээр бүр ерөөсөө кинон дээр нь гараагүй зохиол дээр нь дурдгдсан байж магадгүй. Би яг номыг уншиж байгааг болохоор мэдэхгүй байна. Гэхдээ бүр ингээ өмнөх үйл явдал гээ тэг бүр Hobbit-ос бүр хойшоо моош. Silmarillion уу? Мэдгүй ямар тач нэг зүгээр бүгжний эзэн нэг Shadow of Mordor, Shadow of War гэдэг нэг хоёр тоглоом байд. Тэн дээр нь яг бүр нөгөө юу гэдэг лээ Sauron-тай нийлж бүгжийг хийсэн биз та нэг ингээд зүгээр нэг донтуултын нэг тоглоом байд юм а. Тэрнээс гадна бас нөгөө юу гэдэг лээ бүгжний эзэнгийн бас байж болох одоо potential үргэлжлэл ч юм уу те. Одоо юу Wrath of the юу гэдэг лээ Witch King гэдэг Witch King мөн билүү? Юу гэдэг лээ Witcher биш назгуулын хааг тий эрэгтэй хүн алж болдгоо гэд тэрний юу гэдэг үлээ үргэлжлэл тэр эргэж ирж байгаа гэд нэг зүгээр тийм одоо юу ямар нэгэн тодорхой зохиолыг бүр илүү ингээд томруулаад өгчдөг гэх юм уу ертөнцийн би мэдэхгүй болохоор Dota гэлчлээ миний мэдэх боломжтой Dota би бүр 15 20 жилийн өмнө уншижсэн болохоор одоо яг санахгүй наа. Гэхдээ нэг сонирхолтой зүйлүүд байгаа одоо ингээ яг ингээ Keks podcast-ийн сэдвүүд одоо жишээлбэл юуны бүгжний эзний одоочууд эмгтээчүүд байхгүй болцсон. Тэнгүүд нь одоо тэд нар одоо яаж шаалцсан гэдэг гар хангал хийдэг юм яадаг юм уу? Ерөөсөө нөгөө тэр эмгчингүүд нь тэрийг л амар гайхсан уу чи? Алга болцсон. Тэнгүүд нь эльфүүд нь штэ те 300 400 жил хэд насалдаг. Тэнгүүд нь Aragorn жишээлбэл бас нэг хүн мөртлөө мань хүний одоо хамгийн жилүү дээр нэг үндэст нь бас нэг 150 жилүү насалдаг. Тэгсэн мөртлөө эльфтэй нөгөө хинтээ хинлээ Арадрил илүү нөгөө Арвена те Арвентай хамт ингээд эльфтэй ингээд яа. Тэр хоёр хүүхдтэй болгоод бас ямар олж байдаг те. Хоббитууд гэж байгаа. Тэнгүүд нь оркуудаас ерөнхийдөө нэг эмгтээчүүд байдаг байхаа те. Орк ч эльфүүдээс үүссэн байдаг хаа. За миний мэдхгүй сэдв байна гэсэн. Яг нөө нэг угаасаа энэ дээр эмгтэй хүн бас ойлгоход хэцүү. Энэ нөгөө жог нөгөө яг гиг тал руу голоо явчихж байгаа. Гэтэ одоо ингээд би бас ер нь видео гейм ч юм уу эсвэл утсан дээр үйдэг тоглоом ч юм уу тийм юмд ер нь жоохон муу байхгүй хөдрөнд ч муу заяа их тийм сонирхол. Би өөртөө хөдөр тоглох. Би ер нь хожиж мэжих юм дургу төрлийн. Хожих дургу. Ер нь тоглох дургу. Тойр хөдөр тоглох дуртай юу? Юу би юу? Жоохон асуудалтай хүн шүү. Тэгээ жоохон додчих гад идэг. Хөдөлтөө? Байр барьцаан шажих гэдэг шүү. Тэгээ жоохон байраараа барьцаан шажих гэдэг шүү. Банкныхаа хадгаламжаа шажих гэдэг шүү. Гэтэ одоо ингээд яг нөгөө видео гейм тоглож байхад ер нь бол яг би ойлгохдоо тэгэж ойлгосон. Тэр чинь нэг юм багийн спорт биш яг өөрөө ингээд яваад тэгээ ингээд даваа давангууд энийг давсан гэдэг тэр мэдрэмж нь амар гоё идэг юм шиг үлээ шүү дээ.
Тэ ихтэй багтаа мэдгүй одоо яг энэ дэр болохоор би амар хоёр ангилах дуртай. Одоо жишээл ингээд зүгээр ингээд тоглоом байгаа шүү дээ. Ингээл одоо монголчуудын ингээл доод мото контр тэгэл за өөр ингээд тоглоомнууд те. Одоо миний одоо яг одоо энэ Dark Souls гэж яриад байгаа энэ тоглоом нь бас би арай арай өөр харагдсан байна. Одоо жишээлбэл одоо эхний те одоо зүгээр ингээд тоглоомнууд чи одоо нэг мейнстрим тоглоомнууд за яг чи мейнстрим ч бас биш нөө яг бүгдээрээ ороод үзэнгүүт хүн чинь тоглолтын шалтгаан одоо 100 авах гэж те тэгээ 100 онгод нь яг тоглоом дээр юунууд идэв байхгүй нэг ямар бодис ялгаруулна гэдэг допамин допамин амар ялгардаг одоо чи Dota дээр ингээ баатар алга тлингэл гинт ингээл голны тоо гарч ирэнгууд ингээ тэгээ нөгөө толгоон дотор клик хийгээл хоо гэл би алчлаа те би мөнгө авчлаа гэл тэр нөгөө допамин ингээ ялгаруулах гэдэг бас ер нь бол ихэнх тоглоомд гэдэг гинт тэнгууд нь энэ тоглоом дээр болохоор нэг арай ондоо юм бид. Анх тоглож байгаа хүнд бол үнэхээр хэцүү тоглоом бүр боломжгүй санагдана. Энийг хүмүүс яаж тоглодог вэ? Энийг яаж дийлдэг вэ гэж боддог ус. Тэнгууд нь ингэж явж байгаад ингээд нэг босстой таарж байгаа байхгүй тий. Тэрийг ингээд бүр ингээд зодолтоо бардаггүй. Тэгэд тэгж жагаад одоо 100 хэдэн орлого дотор ингээл амар бүр ядартлаа ингээ удаан зодолтоод тэг нэг дийлчих юм уу шал өөр мэдрэмж авчиж байгаа нөгөө нэг допамин амар олон удаа ингээд режектлүүлж явж ийсэн аа. Тэнгууд нь тэр нь ингээд явангууд дахиад дараачийн явангууд нь за энийг дийлцэн энэс илүү хэцүү байх энэс илүү хэцүү болохгүй хаа гэд тэгээ цаашаа явангууд нь бүр улам хэцүү болоо шээч. Тэнгууд нь шантраа шээч. За тэгээд энийг ингээд даваа явлаа. Тэгээд дахиад ингээд даваал яваад ангууд нь ингээд бүр хамгийн сүүлд нь ингээд даваа тэгээд яг тоглоомоо дуусгаа хүрээд ирчихэж байгаа байхгүй бүр амар хэцүү нөө давж чадахгүйсэн. Тэгээд эхлэнгууд нь яг нэг юу ингээ авчдээ юм лээ. Нэг толгоон нэг юм суучдаг гэх юм уу нэг ментали одоо майндсет бэлдээд өгчдөг ч юм уу. Ер нь хүн бууж өгөөд хэрэггүй юм байна. Юм болгоон зүгээр те. Чадахгүй байсан ч гэсэн дахин оролдоод нэг өдөр угаасаа бүтэн 1000 орлогын нэг нь бол заавал бүтнэ гэд яг нэг тийм нэг майндсет надаа нэг одоо суудсан гэх юм. Тэгвэл юм ингээ болохгүй байгаа даангууд би энэ одоо яг нөө миний амьдрал дээр ингээ хэрэгжиж эхэлж байгаа. Тэгэл юм ингээ шаахгүй ангууд за угаасаа шаатлаа шаана гэл. Тэгэл нэг өдөр нэг онжил таарна гэл. Амар нөлөөлсөн тоглоом байгаа. Гэтэ саяны ярен дээр надад шууд эмхтэй хүн бас харагдчихэж шít. Яа. Эмхтэй хүнийг хоёр ангилж марч юм шиг тий. Тэгэл явахт ингээл зүгээр ингээл шууд мөнгө дон гэл ингээл шууд тавьж майл ч юм уу нэгтгэх нэг тийм өгөх эмхтэй бас байна. А гэтэл энд нэг ингээл хэрэлтэл ингээл яваал гэдэгтэй ингээл хэрэлтэл даваал ингээл яваал гэдэг тэр бас бай. Танаа одоо ихнэр чи одоо жишээ нь тийм тоглоомч юм шиг тий. Тий. Манай ихнэр энэ dark шүү. Тойрын өдөр тутам ер нь яаж харагддаг вэ? Ер нь бол өдөр тутам хаяа яах вэ тэгэл нөгөө нэг бит хоёр бас яах вэ би сэрлээ манай хүн унтчихаавал би хүүхд таарна. Тэгээ манай хүн сэрэнгууд би газ хүүхдээ өгчээд за би бичлэг хийлээ гэл. Тэгэл би бичлэг хийлээ гингууд нь яах вэ тэгэж одоо би бичлэг хураах бас нэг процесс нэг хөөрхөн нэг 5-6 цаг мэг болдог байхгүй. Тэгээд ангууд нь хоол болчихно. Тэнгууд нь хоолоо идлээ гэж байна. Хоолоо идчихэд тэнгууд нь манай хүн хоол хийсэн бол би А5-ыг нугаана. Би хоол хийсэн бол манай хүн А5-ыг нугаана. Тэгээд шөнө болно. Тэнгууд нь бит хоёр хүүхдүүдэд удуулжаад шүнжэнгөө хойлоо нөө өөрөөсөө нөө цаг гаргахгүй явж байгаа шүү дээ. Тэгж яг өөрөөсөө цагаа гаргахаар шүн ингээд би хаяа бүр 5 ав 4 хүртэл сууж эсвэл манай хүн 5 ав 4 хүртэл суугаад. Тэнгууд нь бит хоёрын цаг зөрөө шаачнаа. Тэнгууд нь юу яагаал гэнт би шүн сэрэнгууд нь манай хүн ингээ унтхуулаад тэгэл таарлаа за чи унтлаа юу за унт гэл тэгэл би сэрж ийн тэгэл өглөө холонгууд нисэргээр за би унтлаа тэгээ би сэрлээ гэл тэгэл амар янз бүрээр ингээ холболдоод яваад идэв шүү дээ. Тэгээ хажуугаар нь яг нөгөө нэг цаг маг тухайн бас нөгөө нэг гинт ингээ нөгөө нэг ганц гэр юм шиг өөр ингээ ажлууд гаргаваа тэгэл тэдрийгээ тэгэл таймдах гэж амар үздэг шүү. Тэнгууд нь гинт одоо жишээлбэл би өнөөдөр ингээ подкаст нэрж байгаа шүү. Тэнгууд гинт ярангууд нь за чи шүн угаасаа унтаагүй гэд. Би шүн унтаагүй байхгүй хэрэгээс өмнө. Тэнгууд нь манай чи ихлээд өглөө унтаад нэг өдөр хүртэл жоохон унтчих. Тэгээд би тэр юм тэр чи зохицуулаа. Тэгээд чи яг очихдоо тийм ядарсан юм юу юм уу биш. Яг ингээд бага сэрүүнээр очиад ингэдэг гэл.
Тэгэл бит хоёр тэгэл манай хүний бас ажиллагаар онгууд за яах юм бэ би ингээ хүүхдээ хараа чи ингээ зохицуулаа гэл. Ер нь бол тэгэл та харилцааны л битгүй юу ч гэж байна. Тэгэд бид нар ер нь оролцож байгаа төчтүүдээс байнга нэг асуултууд өгдөг байхгүй. За. Тэгэнгүүт тэрийг жоохон хувиргаад асууя гэж бодож байна. Эхнийх нь асуулт болохоор эхнэрийнхээ юунд хамгийн их дуртай вэ? Юунд хамгийн их дуртай вэ? Юунд амар аттракт гэдэг вэ? Юунд хамгийн их секси вэ? Яг ямар утгаар нь шүү. Амар зөндөө утга байна наа чи. Сая асуугаад амар шал болохгүй юм толгоонд орж ирж байна. Кинки юм ин хамаагүй ярьж болохгүй хаа. Жохон наагор. Яг манай ихний вагина гоё аашгүй. Тэр бол ойлгомжтой. Гэхдээ хамгийн дөрөнд тэр орж ирлээ амар сайн. Ягаад ч юм. Гоё эдийн, гоё хэсэг гоё эдийн, хүзүүний мэдхгүй яг нэг юу эдийн нэг хүмүүсүүдийн нэг өөрсдийн нэг үнэр үүдэн шүү дээ. Тэр яг нэг яг манай хүний яг өөрийнх нь тэр үнэр нь гоё эд. Нэг наад зүйтэй амар чухал ягаад гэвэл феромон гэж хэлдэг шүү дээ. Одоо хүн бие биенийхээ үнэр нь таалагдж явал энэ бас одоо амар тийм сайн дохоо байдаг. Ягаад гэвэл үнэр нь таалагдахгүй бол тэгэл юу болохгүй гэсэн үг шүү дээ. Үнэртэй ус энд та нарт нөлөөлдөг үү? Үгүй. Үнэртэй ус стан. Үгүй. Би яг эмгтэй үний яг хэрвээ үнэрлэх юм яг тэр нөгөө өөрийнх нь өмнөхий байлаараа. Яг нэг байгалийн үнэр тэр нь гоё шатав. Үнэртэй ус нэг зарчдаг. Заримуд нөө хоолоо моолоо ингээд нөө майжилтэй гэл. Сая бүр үнэр нь ортол амьсгалчлаа шүү. За үнэр гоё. За. Үнэр гоё вэ. Тойрын одоо нэг тийм хөвгөлтэй фейл кекс гэвэл тэнцээ юу? Аа. Манай хүн гинт одоо хийж явах явцтай амар ямар ч хамаарлгүй юм яриа шаачна. Тэгээд яагууд би тэн дээр нь инээгээ шаачнаа. Тэгээ зүгээр хийж явахдаа инээгээд тэгвэл нөгөө инээгүүд ямар ч мууд байхгүй болчихоо. Тэгээд дотор байсан юм чи зоблох шааж байгаа юм. Тэгвэл блог багууд би буцаа хичээгээд тэ муудэндээ оруулах гээд ингээд хийж байгаа. Тэгвэл нөгөөдг нь дотроо блог гингууд нөгөө чи инээгээ шааж байгаа. Би бүр инээгээ шаа. Теста за ямар за боли ер нь хийх хэрэг байна уу гэсэн. Тийм юм болно. Хөрөлсөх огцор гэдэг хэлжсэн үү хийж явах та. Тэ. Тэгвэл бүр тэ. Би болохоор юу санагдаад байдгийг. Надаа амар гаж санагддаг юм. Гаж яг уу бусад хүмүүс гаж гэж магадгүй. Би гэтээ яг тэрийг хийчих юм бол амар мууд рүү хийн гэж боддог. Би хийж явахдаа яг сармагчин шиг нэг удаа чарлчмаар санагдаад байдаг. Гэтээ би арай гаргадаггүй. Амар мууд болж. Яг хийж явахдаа тэ яг тэгээ шахах юм бол амар солиотой шахах гэдэг. Тэгвэл нөгөө чи ус өсөөсөөгүй инээчих юм бол би бас тойрон даавнуулчих. Тэгээ тэрийгээ бас бодоод тэгээд юу вэ? Толгоон дотор ойрлоо шахах хэвээр. Нэг тийм юмнууд байна. Тойрогтой хүнийг мичээс гаралтай гэж бодож байна уу юу гэж байна? Йоо ямар амар шууд зүсч орж ирсэн. Шоо биолог руу. Аа. Итгэж байна уу энд? Яг үнийг хэлвэл би мэдхгүй. Би дарвинизмд итгэв. Бас яг 100% итгэдэг. Бас хим мэдлээ нэг хитэн харгаргийн хүмүүс бахан хүмүүсүүдийг маяг авчираа тавьсан юм билүү дэлхийс дээр. Бас тэрийг мэдэхгүй. Би нэг 2-7 өмнө би өдөөд тэгээд гэртээ нэг 3 хоног байхдаа Роберт Сепер гээд нэг антропологчийн юуны хараат бус антропологчийн видеонууд үзээд. Тэгээ мань хүн видеонууд дээр шинжлэх ухааны үүднээс ер нь бол бид нар одоо Евразууд Африкаас гаралгүй гэдгийг ер нь баталсан. Тэр нь яасан бэ гэвэл 10 мянган жилийн өмнө 40 мянган жилийн өмнө хүмүүсийн юу болдгийг шүү дээ. Одоо шарилаасан ч юм уу нөгөө олдвор олонгууд нь тэрийг ингээд генийн ингээд задлангуудаа орчин үеийн ингээд хүмүүстэй ингээд харьцуулаад авангууд нь одоо жишээлбэл юуны Европ Аз хүмүүс яг нэг гаралтай гэдэг нь балцсан. Түүнээс бол Африкийн хүмүүсээс шал ондоо юутай гадаг байхгүй ген. Тэгэхээр эндээс юу гарч болох вэ? Юу вэ гэвэл юу?
Ер нь бид нар одоо нэг яг хүн төрөлт нь одоо Африкаас гаралтай гэдэг худлаа ахгүй юу? Худлаа болчихж байгаа. Яа нэг л байна шүү дээ. Гинт нэг Африкт хүн гарan гэртэй. За би хятад болоо гэ. Тэгэл бодоо тарж эхлэж байгаа л тээ. Тэгэнгүүт нь за одоо би тэгвэл Монгол боллоо гэл ингээл гэр барайл тээ. Ингээл малчин болж байгаа л. Тийм жок байдаг гэдэг. Хүмүүс ч нөгөө шүлсээр нөгөө нэг генэ мэддэг шүү дээ. Хитэн юу Африк гэж. Тэгээд нөгөө нэг цав цагаа бистай яасна. Би нэг хөв Африк шаагууд яагууд шүү ажилдаа үзсэн. Би нэг шүү. Юу тэгвэл юу байна гэж шүү. What's up homie гэж зөв шууд хар хүмүүстад шиг ярьж байгаа. Яа хар гэж одоо. Тэгэнгүүт хар гэсэн баталгаа. Тэгэнгүүт нь Европуудад бол Европ гаралтай хүмүүс ч үргэлж нэг 2-оос юм 3% Неандерталын ген байдаг. Тэгэнгүүт нь Аз хүмүүс тэр нь арай их байдаг байлээ. Нэг 5 жилүү 6 жилүү. Ачи бид нэр Homo sapiens биш юм уу? Ер нь тэгэнгүүт нэг Африк хүмүүст байгаа ихтэй нэг юу Африк хуваахсан шүү дээ. Ягаад гэвэл нэг юу Сахарын хойд Африкт одоо Марок ч юм уу Алжир ч юм уу Этиоп ч юм уу арай өөр нэг ялгаатай байдаг шүү дээ. Тэгэнгүүт нь яг Африкийн одоо юу яг доотлын хавхар хүмүүс байгаа тэр хэсгүүдийн нэг генийг аваад үзэнгүүт нь нэг 20% ч илүү тэрийг нь бүр дээр үеийн юу ген гэж байгаа. Тэнгүүд нь тэрийг нь бас одоо нэг тодорхойлж чадаагүй байгаа. Ханаас гарсан яа тэгэнгүүт нь тэр нь одоо мэдгүй өөр нэг ямарваа нэгэн одоо хүн төрөлхтөнтэй ойролцоо хүн байсан юм уу яагаад юм тэрийг нь одоо тодорхойлж чадаагүй байгаа. Тэгэнгүүт нь ингээд зөрөөд байгаа хгүй одоо Дарвины түүх одоо бид нар бүгдээр нэг гаралтай гэдэг. Тэгэнгүүт нь одоо Африкаас бусад төв рүү биш харин Европоос Африк руу явсан гэдэг нь бол тодорхойж байгаа. Тэгэнгүүт нь тэнд линк нь юу нь бол юу амар асуудалтай байгаа. Надад амар сонирхолтой санагдсан юм бол. Устчлаа. Энд бол. За нэг секс хийж явах үедээ сармагчин шиг дуурж болохгүй байх нь шүү дээ. Яриа шууд ингээд бидний үүсэл рүү орж шүү. Тэгээд төгсгөлт нь бас нэг юм асууя гэж бодож байна. Тэр нь болохоор одоо ингээ хосууд ингээ 13 жил ингээд хамт байлаа. Тэнгууд дунд нь ингээ хүүхд мөхт төрлөө. Тэгээ ингээд хүүхд төрсний дараа кекс мекс чинь жоох асуудалтай шүү дээ. Ер нь бас ингээ холтож малтал. Яна нөгөө хүүхд чинь сэрлээ мэрлээ инээтрээ гэд. Тэгээ одоо яг энэ тэр хугацаанд ингээд бас энийг зохицуулж явах одоо нууц арга туршлага байна уу? Одоо эхний хүүхд гарахад ямар байсан бэ? Тэгэнгүүт нь хоёр дахь хүүхд гарангууд нь ямар байсан? Эхний хүүхд гарангууд нь яг эхний нэг нас хүртэл олж байгаа хамаагүй шахаад үүсэн. Юу ч мэдэхгүй юм чи. Хоёр дахь нь гарангууд нөгөөдг нь одоо 8 настай болохоор жоох хэцүү. Амар чимээгөө ингээд юу юм уу яагаал. Уг нь бол би ингээд том охинтойгоо ингээд хамт хөвддөг байхгүй юу? Манай хүн болох нөө жоохонтойгоо хамт унцдаг. Тэгэхгүй би хажууд наах юм бол бас хүүхдэд дараалчих магадгүй гэж бодлоо. Шүн. Тэгэнгүүт нь юу яагаад хаяа тэгээд худлаагаас юу дүглээ. Нөө том охинтой хэлээ. Миний охин өнөөдөр диван дээр унтчаараа за гойж штэ. Тэгвэл диван дээр унтгууд манай хүн яагууд нөө шүн нөө ингээ уцаараа оролдоод байдаг болох манай хүн юу яагууд хэлждэг. Юу чи диван дээр унтахгүй гингууд дараа нь яагууд нь би нөө диван дээр унт гэсэн үг чи ингээ буцаа өрөөдөсч буцаа орон дээр унтчихна. Тэнгууд би нөө тэ их нэртэр очиод яаж байгаа юм бэ гэд би шалтгаандаа надад чи явуулсан шүү дээ. Харин тийм уг нь бол аав хэлсэн аав болно гэдээсэн гэхээр би үгүй хэлцээ гэд. Тэгээ яангууд нь тэгж байгаа л мэдэхгүй. Одоо тэгэл манай охин сургуультай явахаар нь л за одоо л амжуулахгүй болоо. Нөгөө баг нь мэдхэргүй яг нэг хүрээг байгаа гэсэн. Одоо нэрээ юу охин чинь ингээд сургууль руугаа явангуудаа тэгээд нөгөө хүүхдүүд чинь аав ээжийнхээ мэрэгжлийг танилцуулдаг шүү дээ, тэ? Тэнгүүт нь охин чинь юу гэж хэлэх вэ? Амар бахархалтай л яриад идэв шүү дээ. My dad is a YouTuber. Тэнгууд нь би бас тэгж хэлж болдгоо миний охин яадаггүй гэдэг. Би бас нөгөө охиныхаа амьдралд нөгөө өөрийнхөө YouTube-ийг амар оруулцуулахыг амар боддог. Бас юу гэдүүлээ. Яг зарим ангийнх нь хүүхдүүд зарим дээр сургуулийнхаа мэддэг болчих бас өөрөх нь нөгөө тодорхой хэмжээний бас сургууль дотор нөгөө social life-нд амар нөлөөлсөн шүү дээ. Тэнгууд нь яг тэр мэнд амар оролцохгүйгээр яг өөрийнхөө амьдралынхаа өөрийнхөө одоо замаараа тэгээд яг юу гэх юм
миний оролцооныг оролцохоор яг нэг өөрийнхөө амьдралаар явуучвал амар сайн л гэж боддоо шүү дээ. Тэгээ болж өнгө бас гадуур явангууд ингээл гин нэг хүн амт намайг таньж штэ. Тэнгууд нь тэгэл нөгөөд хаваагийн онгот нь яг таныг хараад тэгэл амар эвгүй нөгөө хүн рүү чи заагаал тэгэл над руу ингээл заагаал. Нэг холбохгүй бол би болохоор нөгөө ай контакт хийхгүй сонсоогүй юм шиг шагаал явах. Тий. Тэгвэл урагшаа гарын нүдэлчээ дугаа чигээр алгаа. Дугаа чигээр алах гэж байчаал. Би бас эцэг их морал дээр суухаас жоохон гэрэмдээ санаа зовоод маск засгсан ч. Энэ секс ярддаг уу? Бараг тийш. Тийштэй айгуул тэгээ жоохон санаа зовоод. Тэгвэл чиний хувьд аав ингээ болонгууд нь ерөнхийдөө сэтгхүү хөр нь яаж өөрч. Одоо ярьдаг шүү дээ хүн ингээ эрэгтэй хүн хүүхдтэй болонгуудаа шал ондоо болдго юм байна гэл. Ихэнхдээ юундээ байна нэг шүү. Доодо тоглоал энэ тоглож ил байна заяа. Контртал энэ контртчлээ. Тэ? Хоорны болж ийн хоорны л болно угаасаа. Гэхдээ яг нэг юм өөрчлөгдөө. Яг нөө цаг хэрэгтэй цагт нь яг нөө инстинкт нь ажилтдаг юм шиг санагддаг шүү дээ. Яг ингээд одоо ажинаас гэр бүлнээс бол ямар нэг юм муу юм тохиолох гэдэг юм бол яг нөө тодорхой хэмжээний байглаас өгдөг нөө инстинкт гэдэг чинь хамгаалах юм хамгаалах гэдэг эсвэл шуурн үргэх гэл. Тэгээ бас болохоор бас нэг нөгөө талаараа ингээд өмнө ингээд хүүхдээ ингээд тодорхой хэмжээний бас ингээд хорж байгаа шүү дээ. Ингээд тэгэж болохгүйгээд. Тэгээ яг өөрөө эргүүлээ харах юм бол өөрөө өмнө нь тэгжсэн. Дугуйтаа одоо манай ээж аав намайг ингэж буруу хордол одоо намайг ийм юм дээр хорлоог онгод өөрөө яг тийм болцсон зогсож байгаа байхгүй бас эцэст яг. Тэгвэл гэнэ ингээ эргэж харангууд бас ээж аав хэлдэг үнэнд байсан юм байна да гэл. Яг тийм юмнууд одоо ялангуяа яг энэ насан дээр амар яг тэр мэдрэмжүүд амар их орж иж байгаа шүү дээ. Гэтэ тэгж хорсны төлөө тэгж хорсны төлөө чи одоо ийм болцсон сууж байгаа. Тэгээ бас нэг тийм дунгууд нь одоогийн ертөнцтэй бас ингэж идэв чинь хүүхдийг нээлттэй хорж болохгүй тэгэх юм бол өөртөө ихтгэлтэй ингэж тиймээ болно гэж бас тийм бас яг тэрийг ингэж дагаад ингэ те миний охин болно гингууд ингэ давраад байгаа байхгүй амар сонио. Би тэ танд нийлж байгаа. Ер нь бол хүүхдэд нэг зааг хязгаарч явахдаа бүх юмыг нь одоо юу зөвшөөрнө гэж яг юу аах вэ? Одоо нэг юу. Тий тэрийг яг ингэ балансыг нь олох амар хэцүү юм бэл. Балансд олдохгүй. Тэр л жоох хэцүү байгаа. Яг тэгээд юу гэдэг би их нартайгаа яг нэг юм ойлгосон. Хүүхэд ингээ өсгөө томруулаад ингээ хоолтаад ингээ насанд ингээ жоох тодорхой насын нэмэх нь гайгүй юм билээ. Хүмүүжүүлэх хэвээр жоох хэцүү санагдав. Бид хоёр одоо жоох хүмүүжлийн нал дээр жоох хэцүү. Гэхдээ яг хөө аргаа олохгүй л. Яа гэхдээ яаж азар бас хоёр охинтой хүү байсан бол одоо тэгэл компьютероос салахгүй сууж байх та тий. Цугтаа тоглож мөглцсөн. Хүү байсан бол яг цугтаа тоглоно. Би бас охинтойгоо хамт цугтаа тоглох оролдоо л дээ. Даанч тэнгууд нөгөө одооны үед чи Roblox гэж явчихдаг болсон. Тэнгууд нь юу илээ. Яг хүү байсан бол хамт тоглоно тэгээ бас хажуугаар нь тэгээ нэг дургуур шаагаад авчихсан. Бас нэг эрэгтэй хүүхд юм чи хамаагүй штэ. Аав нь шаалгуулж исэн юм чи миний хөөч гэсэн шаалгуулна. Бас нэг зүгээр асуумаар байгаа юм. Гэтэ энийг би танаа эхнэрээс асуулаас амар сонирхолтой явах гэж бодож байна. Гэтэ чи зүгээр өөрийнхөө бодлыг ярьчаарай. За зүгээр одоо ингээд найз залуун ч юм уу нөхрөн ч юм ингээд геймингд амар дуртай нэг нөхөр байгаад байлаа гэж бодъё л та. Тэгэл цаг наргуу ингээл тоглож моглол. Тэнгууд ингээд хосын харилцаан дээр чи ингээд нөгөө тэднэр дээр амар хэрүүл гараад идэг байхгүй одоо ингээд найз охин те барыг тоглоомоо чи нэгт тавилаа. Тэгээд найзуудтайгаа бисэдэд явмаа өдөргээл ууралдаг ч юм уу. Эсвэл нөгөө жоохон базалт өгдөг ч юм уу те. Бисэд тоглох ч юм уу тоглохгүй ч юм уу те. Эсвэл чи сардаад хэдэн цаг л тоглож ч юм уу те. Өдөрт хэдэн цаг л тоглол гэдэг ийм дийл хийдэг ч юм уу. Ер нь би хосуудыг харж ахаар найз залуу нь их тоглодог байх юм бол байнгын хэрүүлтэй байгаад идэв юм шиг надад санагддаг. Тэнгууд танаа ихнэр яг энийг яаж давж туулсан бол гэдэг надад сонирм байгаа байхгүй. Яаж зөгцдгийг та хоёр юу? За яг мэдээж юм фул таймын ажил болохоор тэрэн дээр бол амар хэлээд авчих. Гэтэ үерхчихсэн үед бас нэг фул тайм орохоос өмнө нэг үерхчихсэн үед ингээд тоглоомоо явцдаг үе дээр хэрүүл гарч л байгаа шүү дээ. За юуч би эргэжтэйчүүдтэй зөвлөгөө өгье за. Хамгийн дөрөндөө зөв ихнэрээ тоглоулдаг болгочих. Найз охиноо тоглоулдаг гэж асуудал шийдэгдэж байна. Тэгээд яг хоо миний ойлгосноор яг хоо манай хүн одоо хэрвээ байсан бол ингэж хэлэх байсан бас тодорхой хэмжээний бит хоёр бас нэг яг өөрсдөө тоглоод үзчихээр мэдэрч чаа. Тэнгуут нь би бас адилхан одоо жишээлбэл эрэгтэй хүний activity гэж байдаг. Эмэгтэй хүнд бас одоо яг ямар activity гэдэг юм шиг байна. Хомсомсаа бодуулаад ингээл нэг тийм байдаг юм шүү. Бас нэг
чичат нэг найзтайгаа найзтайгаа ингээд уулзаад чичат гэж эрэгтэй хүн бас яг компьютер дээр яг тэрийг одоо ганцаараа явдаг байхгүй. Одоо нэг үгээр би бас юу яа одоо зөвхөн ингээд бичлэг хийгээд тоглохтой голдсон биш ингээд зүгээр ингээд чөлөө цагаараа өөртөө цаг зарцуулаад тоглолдог бас үе идэв байхгүй. Тэрний яаж байгаа юм бэ гэхээр яг нөө юу яа одоо ингээд надад болохоор ингэж орж ирдээ. Гадны одоо нөө янз бүрийн ингээд стресс, мресс ингээд янз бүрийн юм байгаа ш. Тэрнээс яг нэг юу гэх юм декомпрессх юм уу тий? Декомпресс хийж байгаа гэх юм уу. Одоо яг нөгөө нэг уур уцаар одоо бүх одоо тий ингээл муу энержи идрээ ингээ бүгднийг ингээ хөнгөнөөр ингээ зөөлөн ингээ гаргаж байгаа гэх юм уу. Бас яг тэгэд нэг бодлын одоо өмнө нь болохоор зүгээр фан авах гэж тоглолдог гэсэн нөгөөдг нь болохоор бас нэг жоохон декомпресс хийх гэж тоглолдог болсон ч юм. Тэгээ декомпресс тоглохдоо ямар тоглоом тоглох вэ? Одоо энийг тоглох өөрийгөө зовоогоо шарна. Садистик тоглоомнууд бол тоглоол тэгэл тэрийг яагаал. Тэнгууд нь яах вэ? Яг тэр тоглож байхдаа нэг зовдгүй зүгээр амар тийм бодолд автаал байгаад тийм байнгын. Тэгээ тоглохдоо бас тэгээд өөрөө бас нөө нэг юу гэдэг өөрийгөө буруутгахнаа. Нөө нэг тий би одоо ингээд тоглоо сууж явах хэсгүй би одоо өөр юм хийж явах хэвээр би одоо яг тоглоо суугаад байгаа юм би. Бас өөрөө хажуугаар гилт мэдрээ шаачна. Тэгээ тоглохоор ч амттай юм биш үү яг нөгөө. Амар хэцүү байд юм аа тоглосон бол. Хачилж тоглоно. Хэцүү тоглоом тоглосноос илүү зүгээр гэлцтэй тоглонгууд тэрэн зүгээр хэцүү шагаад байгаа байхгүй яг үнэндээ. Тэгээ хасаадын хувьд яг тийм зүгээр одоо юу гэдэг вэ манай ихнэр одоо доогийн чинь болохоор юу яаж байгаа байхгүй нэг тэрийг ойлгодог юм шиг санагдтыг. Ойлгоод бас нэг тэг гаргуулах үедээ гаргуулаад юм яагаад тэнгууд нь манай хүн чи бас нөгөө юу яадаг болцсон бас нөгөө нэг амир бас нөгөө одоо юу хий нэг хэмгт одоо эмэгтэй хүний активитиг би одоо эмэгтэй биш болгоо өөрөө мэдэхгүй л л да ямар активити яадаг яг сая гэхдээ одоо манай эхнэр чинь болохоор бас адилхан тэгээ бас өөрөө тэгж нэг тоглож гаргадаг байхгүй. Угууд нь тэрийг би бас нэг хаяа ингэ тоглоо явангууд нь нөө өөртөндөө нэг саад болохгүй за өөрийнхөө тэ have your own time тэгж бод. Гэхдээ эрэгтэйчүүд одоо ингэ зүгээр нэг дунджаар аваад үзэх юм бол эрэгтэйчүүд ямар тоглоом сонирхдаг гэнгүүт эмэгтэйчүүд нь ямар сонирхдаг ялгаа юу нэр байдаг юм бол одоо мэдгүй жишээлбэл нэг юу шопинг хийж байгаа тоглоом байт юм. Мэдхгүй шүү дээ би ерөөсөө тоглоом. Яг тийм. Яг эрэгтэйчүүдийн тоглож байгаа шүү дээ. Бууд нь алан тий. Тэгэл. Одоо тэгэл ер нь PUBG, Counter Strike гэднэр стрим хийж байгаа охтууд ч бас олон болж байгаа юм шиг үлээ. Тэгэл тэр тоглоомуудыг чинь бүгдийг л тоглолт юм шиг л шүү дээ. Нэрээ юу стрим хийж байгаа охтууд зарим нь шүү дээ. Ягаад одоо юу одоо олон subscribe эсвэл нөгөө хандлтаа. Мэдээж шүү дээ. Ойлгомжтой шүү дээ. Хэдэн virgin boy-уд дэмжиж байгаа юм чи. Тийм л үстэй. Ой, degenerate минь шүү. Яг тийм л байгаа шүү дээ. Тэгээд заримуд нь яг октод руу өгж яг жоохон юу яагаад ч гэсэн одоо классик одоо нөгөө интернетийн үгүүд интернетийн үг бол simp гэдэг. Simp гэдэг мэднэ үстэй. Мэдгүй шүү. Simp гэдэг үг одоо тийм эргэжтэйчүүдээ simp гэдэг үг. Simp гэдэг нь ямар утгатай юм бэ гэхээр тэр одоо эмэгтэй хүнд мөнгө өгөөд ямар нэгэн одоо тий юм өгөөд өөрөө хариуд нэг секс авандаа гэж гордоо суудаг эрэгтэй хүнийг гэлтэй. Эсвэл тий тэр эмэгтэйнээс нэг ямар нэг анхаарал авандаа битүү симпнер пэс та. Ихийнх нь угаасаа. Монголд симп их байна уу тий? Монголд бол зөндөө шүү. Бүр ичгүй бүр зүгээр дуртай шааж байгаа юм чи. Тэгэл нөгөөдөл нь угаасаа зөв зүгээр хийж байгаа л я бас тэгэхээр жоохон амар сексис чаах гэдэг юм л та нэг ирэмбүүд юу. Гэтэ ер нь бол симпүүд бол байгаа. Одоо эрэгтэй хүний симп хаанаага. Эрэгтэй хүнтэй нэг эмэгтэйчүүд яагаад яа стаж би чам мөнгө өгөө чи надтай унтчих чаддаггүй гэд. Тийм эмэгтэй хаанаага юм бэ. Эрэгтэйчүүд хейтерүүд байдаг. Тийм. Амар жоохон юу үлээ. Эрэгтэйгш байдал алгуу. Үнэхээр энэ хорвооч муухай. Эмэгтэй хүн баг давуу тал байна. Эрэгтэй хүн яг бас байх давуу тал байна шүү дээ. Аль нь. Би нөгөө заримдаа бас нөгөө юм нөгөө юуны crime podcast мас сонсдог байхгүй. Тэрэн дээр зөвөр нэг team case ярьжсэн. Тэр нь нэг юм залуу стрим хийнгүүт нөгөө амар их мөнгө шилжүүлээд нэг хүүхэн бүр донтоод бүр бараг л амар их мөнгө төгрөг явуулж байгаад яатсан ч гэлээ. Нэг тиймэрхүү юмнууд өгцөн ч үлээ бараг ялуулсан ч үлээ.
Нэг тийм кейс мэс сонсч ирсэн ёо. Тэнгүүд ин гэрээслээ бичингүүдээ бас бүх юм тэр үндэс тэр мөрлөглөө. Тэгээд амар донтдог хүмүүс байдаг юм бэл. Fuck. Гэтэ харин их хвчлэн эрэгтэй хүмүүс л эмэгтэй үндэд донтох байх л та тий. Манай хүүхнүүд баг одоо стрим үздэг бах. Юу? Эмэгтэйчүүд. Эмэгтэй үзэгч хэр их бах вэ? Байд шүү дээ. Амар сонио харин байд шүү дээ. Гинт юм уу яангууд нь гинт эмэгтэй үзэгч мүзэгч. Тэгээд эмэгтэй үзэгч чи бас өөрхөө яг хөө саяны хэлдгээр байгаа байна. Мөнгө өгд юм байна. Баярлаа. Тэ эмэгтэй үзэгч нар гоё шүү бай. Намайг ганц нэг царайлаг өөртөө итгэлтэй гэдгийг тэ баталгаа шүү. Нэггүй ганц ихнэрээс минь тоож байгаа өөр эмэгтэй хүн байхгүй байхаар онцгүй гэж. Тэгээ хоёр охин ч бас байна шүү дээ. Тэ. Яг гэхдээ яг нөө тийм талаараа биш л дээ гэж. За окей. Тэгээд ер нь бол энэ үрээд ерөнхийдөө подкаст тосч чинь тэгээд бит хоёрын урилгыг хүлээж авсан. Баярлаа. За тэгээ намайг үрсэнд баярлаа. Тэгээд түрүүн ярьсан дугааруудыг бүгдээрээ Unrated Bank-ийн YouTube сувг руу ороод үзцгээгээрээ айгуу сонирхолтой авах болно. Амлаж гин. Амлаж гинэ. За тэгээд subscribe дараарай. Bye. Bye.